дээ. Орой мэндэ салчин сайхан өргөлж байна уу багш минь ээ. Оо сайхан. Сайхан шинэлцгээж байна уу. Одоо тэгээд шинэ хуучирчлаа да гэж. Өчрөг байгаа. Босоод байна. Яа тэгээд хичээл эхлэе да. Бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хөтгийг хүртэл бий гэдэг юм уу? Өглөө дөрвөөтэй уулзсан буйнараа би амтны тусад бурхан бодох тухай. Бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хөтгийг хүртэл бий гэдэг юм уу? Өглөө дөрвөөтэй уулзсан буйнараа би амтны тусад бурхан бодох тухай. Бурхан ном хийгээд чуулганы дэдэд бодийн хөтгийг хүртэл бий гэдэг юм уу? Өглөө дөрвөөтэй уулзсан буйнараа би амтны тусад бурхан бодох тухай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтхан логоо төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтхан логоо хаагцах болтугай. Хамаг амтан зовлон үгээ амгалан логоо хязээдүүл хаагцах болтугай. Хамаг амтан хол орж баран шунах орлох хоёроос гацсан сэтгэл дэж орж болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтхан логоо төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтхан логоо хаагцах болтугай. Хамаг амтан зовлон үгээ амгалан логоо хязээдүүл хаагцах болтугай. Хамаг амтан хол орж баран шунах орлох хоёроос гацсан сэтгэл дэж орж болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалан ажилтхан логоо төгөлдөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлон ажилтхан логоо хаагцах болтугай. Хамаг амтан зовлон үгээ амгалан логоо хязээдүүл хаагцах болтугай. Хамаг амтан хол орж баран шунах орлох хоёроос гацсан сэтгэл дэж орж болтугай. За энэ өмнө одоо бурханы 32 одоо бэлгийг гаргасан тийм ээ. За нэг өсөндөө одоо төгсгөөрсөн бурханы төг олсон үед бол одоо ингээд бие лагшинд нь 32 янзын бэлэг бүтдгээ гэж тийм ээ. За тэргөө 32 бэлэг нь бүгдээрээ өөр шалтгаан одоо дотоод сэтгэлийн дээр буйны хүчээр бий болдгоо гэж. За тэрхүү одоо бэлэг нь өөр бас одоо ямар чадвар одоо байгааг илтгэдэг гэж тийм ээ. Ер нь бол одоо хүний одоо хүнийг шинжих шинжээний маягийн юм яваад байгаа юм л тийм ээ. За тэгээд 32 одоо бэлэг. За бурхны одоо лагшин 32 бэлэг эрдмийг гаргаад тэгээд тэрхүү 32 бэлгийг одоо бүтээд тэгээд лагшингийн одоо 80 найраг гэж байдаг байх юм л тийм ээ. За найраг гэдэг нь юу хэлээд байна гэхээр найраг гэдэг нь одоо ихэмдээ одоо найруулдаг гэсэн утгатай тийм ээ. Найруулдаг гэдэг нь одоо нөгөө 32 бэлгийг бий болгодог гэсэн утгатай байхгүй тийм ээ. Одоо бид нар ямар нэгэн хоол хийлээ гэхэд тэр хоолыг одоо бид нар ингээд хоолнд одоо ишүүл хэрэгтэй. За тэгэл одоо гурил будаа ч юм уу, мах ч юм уу, тэгэл одоо давстай амтлагч тэгээд одоо төмс ногоо гэл олон зүйл ингээд найрагдаж буюу тэр олон зүйл ингээд нийлжиж хоол бий болно гэдэг шиг 32 бэлгийг бүтээдэг өөр жижиг одоо тэр хэсгүүд нь байдаг бахан л тэднээсээ одоо найраг гэдэг байна. Тэгээд найраг дотор нь одоо 80 янзын зүйл байдаг гэж. За хамгийн ихнийх нь одоо хумсан зэсэн өнгөтэй гэж. За бурхны хумс бол одоо тийм зэсэн туяатай байдаг байна тийм. За хумсны өнгө нь тослог гэж. Хумс нь одоо тийм тослог одоо зэсэн туяатай мөртлөө маш их тийм одоо тастаасан юм шиг тийм тослог
одоо гэлтгансан тийм байдаг байна л тийм. Одоо хүний ус ингээд гоё ингээд тослог устай хүний ус нь ингээд гэлтгансан тийм ээ. Нэг цаана харахад нэг нөнжигтэй гэдэг шиг тэгж харагддаг байна л тийм. За хумс нь товгор гэж тийм. Хумс нь ингээд тийм буурын гитүү. Тийм тэгшхэн биш тийм ээ. Одоо хурон дуурах гэж тийм ээ. Хурон одоо дув дуурах тийм хэлбэртэй байдаг гэж тийм. За хорон дээшээ нарийн сүмбэн гэж. За хорон ингээд доорош дээшлэх тусмаа олон тийм нарийн шинжтэй болдгоо гэж тийм. Тэгээд их урт одоо сүмбэн байдаг байна гэж. За хорон овон таван өрчлөөгүй мирата гэж тийм. За бурхны дээр одоо биднээс хороо бол ингээд барихад бол ингээд нэг үений нэг таван гарч ирнэ. Тэгээ үе хооронд ингээд ингүү дахиад нэг одоо ингээд хэвэл гараад ирдэг тийм ээ. Овон тавантай. Эсвэл ингээд үрчлээт тийм ээ. Тийм гэдэг бол одоо бурхны хорон өөрөө тийм овон таван бөгөөд үрчлээ байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд харахад тийм мирата гэж тийм ээ. Одоо нарийнхан тийм одоо сав шиг нарийнхан одоо сүмбэн тэгсэн мөртлөө тийм одоо яс шиг тийм биш байна тийм миралаг. За судас нь ил бус гэж. За бурхны судас бол тийм ил гарч ирдэг гэж тийм. За судас нь огтлолцсон зангирсан бус гэж. За судас нь ягаад ил бус гэдэг юм гэхээр одоо нэгсэн муу сэтгэлийг даран сүнэтсэн. Муу сэтгэлийг ингээд даран сүнэсэн үед бол ингээд дотоод биед ямар өөрчлөлт гарч ирд юм бэ? Төгсгөөрсөн юу гарч ирд юм гэхээр ингээд одоо нөгөө сэтгэлийг ингэж одоо нэг одоо савлуулдаг. Тэмээ сэтгэлээ савлуулад байдаг тийм. Одоо нисанасын тэр хороод нь арилцсан байдаг учраас сэтгэл савлдгүй болоод байдаг учраас суд сөрөө ерөөсөө яг л тийм одоо нэг юу гэдэг юм дэ тийм ээ. Дуугүй суд сөрөө тийм ингээд одоо байгаагүй нь мэддэхгүй тийм. Даруй төлөв гэдэг шиг тийм. Тийм нам жим болж хэлдэг гэдэг шиг тийм. Суд сөрөө ингээд ягаад ингээд товоогоод гэдэг юм гэхээр ингээд сэтгэл одоо юу яаж байгаа савлаад байдаг тийм. Сэтгэлийг ингээд савлуулад байдаг тэр нисанаас байж идэг учраас нөгөө хүний одоо судас чинь ингээд сэтгэлийг дагаж сэтгэл ингээд янз бүрийн хөдлөлд ороод ирэхээр хүний зүрхний цохилт маш түргсэн. Тэгээд тэгэхээр ингээд судсаар шахаж байгаа. Нөгөө цус нь ингээд заримдаа хүчтэй шахагдана, заримдаа хүчгүй шахагдана. Янз бүрийн зэдэг учраас суд сөрөө ингээд овон таван болоод идэг. Тийм шалтгаантай байт юм а гэж тийм. Нэг талаас тэгэнгүүт энэ сэтгэлийг одоо ингэж савлуулад идэг тэр муу сэтгэл нь сэтгэлийн хор усан тэр нисанаас арилчиж байгаа учраас судас нь одоо ил гарч ирэхэ болдог гэж тийм. За судас нь одоо огтлолцсон зангирсан бос гэж. За биднээс судас бол ингээд нарийн харах юм бол ингээд энэ тэндээ ингээд огтлолцсон тийм ээ. Эсвэл ингээд заримдаа судаснууд ингээд одоо зангирчдаг тийм ээ. Тийм зүйл гэдэг байна л. За бурхны одоо судалт бол тийм байхгүй гэж тийм ээ. Яагаад тэгэхээр одоо судлалны зангилыг тайлдаг байна л. Одоо төгсгөөр нь гэдэг бол өөрөө тийм байдаг байна тийм ээ. Одоо өөрийнхөө биеийн судлыг тайлж сурах хэрэгтэй байна л. Одоо нөгөө хамгийн анхны энэ өмнөх хичээл дээр гарсан тийм ээ. Ер нь бол ингээд төгсгөөр нь гэдэг бол өөрийн ухамсарын бүх төвшин номын чанарт оруулах хэрэгтэй гэсэн тийм ээ. Одоо жишээ нь бид нар ингээд баг төрөлхтний одоо баг хөлгөний одоо архтын утгыг олсон. Бороо нисанаасаа одоо барьцсан. Нисанаасаа дэвчсэн. За тийм архтууд байдаг байна тийм. За том одоо бод сатанаар тэд нар бол ингээд оюун ухамсарын хувьд ингээд нисанаас энэ төр ингээд арилцсан асар өндөр түвшинд хүрсэн мөртлөө юуг номын чанарт оруулж чадаагүй байдаг вэ гэхээр тэр машид нарийн суурь сэтгэл гэдэг байгаа. Тэр суурь сэтгэлийг ерөөсөн номын чанарт оруулж чадаагүй байдаг юм л. Тэгээ машид нарийн суурь сэтгэл гэдэг тэр яг өөхөх үед л гарч ирдэг тийм ээ. Өөхөх үед л нэг төр зур гарч ирдэг.
найтах үед нэг маш богинохон хугацаанд тийм гарч ирдэг гэдэг байна. Тэр машид нарын суурь сэтгэл гэж. Тэр суурь сэтгэл болохоор ингээд яг номын чанарт оруулна гэдэг маш хэцүү байдаг байна л. Тэр нь ингээд номын одоо бид нар ингээд тэр машид нарын суурь сэтгэл дээр бол одоо ер нь бол эгэл төрлөختний үед ч тийм үү. Одоо тэр бурхнаас бусад ямар л одоо бодгалууд байна. Тэдгээр үед л ерөнхийдөө бол машид нарын суурь сэтгэлийг бол ингээд юу ячдаг. Одоо тэрэнд бол одоо буянч байдаггүй, нүгэлж байдаггүй. Нэг саармаг төлөвт оршиж байдаг гэж тийм үү? Машид нарын суурь сэтгэлээр. Яг тэр бурхан болох тэр нэг одоо чадварыг яг ингээд одоо машид нарын суурь сэтгэлээ буянд оруулж чаддаг. Тийм чадварыг эрхшээгээд. Тэр чадварыг эрхшээсэн ч гэсэн тэр чадвар нэг төр зурхан нэг тэр суурь сэтгэлээ нэг буянд оруулаад тэгээ алдчихдаг. Тэгээд дараад нь ингээд олон удаа давтаад ирэхээр аажиндаа хугацаа нь урцаад сүйдээ ингээд ерөөсө тэр машид нарын суурь сэтгэлээ эзээч одоо буйны чанараас алдахгүй болоод ингээд ирдэг. Тэгээ аажиндаа ингээд нөгөө суурь сэтгэлээрээ оршиж чаддаг тийм болж эхэлдэг юм л. За тэгээд ирэхээр нэг өсөндөө тэр төгсгөрсөн бурхны утга болно гэдэг бол тэр машид нарын суурь сэтгэлээ буянд оруулж чадах хэрэгтэй гэдэг байна л. Буянд оруулж яг нөгөө нэг одоо бод сэтгэлийн мөн чанарт тэр хоосон чанараас бэлэг уяны мөн чанарт цааш нь бод төр оруулж чадаад тэрийг алдахгүй үргэлж одоо тэрийг алдахгүй тэр төлөв дээр оршиж чаддаг гэж тийм. Тэр машид нарын суурь сэтгэлийг одоо гаргаж ирэхэд ингээд судасны одоо биднээсийн биеинд байгаа тэр судасны занглаанууд бүгдийг ингээд тайлдаг байна л. Тайлдаг. За тэгээд эхлэхээр одоо төгсгөрсөн тэр бурхны утгыг олох үед судас нь огтлолцсон, зангирсан тийм зүйлүүд байхгүй болдог гэж байна. За тэгээ шагаа нь ил бус гэж. За бурхны одоо шагаа бол одоо ил бус байдаг гэж байна. Одоо хөлийн шагаа, одоо бугуун одоо тоогоор тийм ээ. Тэгээ игмийн тоогоор энэ төр бол ингээд ерөөсөө ил бус болдог гэж тийм. За улмын тэгш бус биш гэж. За улмын одоо тийм тэгш байдаг гэж. За бусдаас эмээж сүрдэх бус арслангийн ажралтаар залардаг гэж тийм. За энэ бол одоо юу хэлж байна вэ гэхээр бусдаас эмээж сүрдэх бус гэж тийм. Одоо бурхан бол одоо ямар ч одоо бодгалтай учирсан тэр бүх бодгалууд одоо өөрт нь наашаа одоо хүндэтгэл үзэж сүрднө гэхээс бурхан бол одоо цаашаа хязж сүрдэж тэдгээрэн дэргэд очихоор ингээд сүр бараанд нь одоо дарагдаж балмагддаг ч гэдэм үү те. Тиймэрхүү төлөвлөлт ерөөсөө ордгоо гэж. Тийм учраас арслангийн ажил залардаг буюу аратны хаан одоо арслан бол одоо ингээд ямар ч одоо аратан амтны дунд явсан ингээд нэг тийм сэхүүн гэдэг шиг тийм ээ. Нэг тийм харагддаг байхнаас арслан бол тийм. Ерөөсөө хинээс одоо сүрдэж имээсэн ямар ч аратнаас одоо сүрдэж имээсэн тийм зүйл байдаг гэж. Тэгэхээр одоо нэг тийм хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. Нүрний буянтай гэж тийм ээ. Бусдыг хураах нэг тийм вантан буюу одоо эрх дарахтай. За харахад ингээд нэг тийм юу байхгүй тийм ээ. Эрдэм мэдлэг бусдаас нэг одоо илүү овоож таваах одоо эрдэм мэдлэг сайхан одоо зүс царай бие байхгүй ч гэсэн. Гэхдээ нэг тэр хүнийг ингээ харахад гэдэг юм уу те. Тэр хүнийг харахад ингээд нэг тийм хүний сэтгэлд нэг тийм баясгал төрөөддөг. Тэр хүн ингээд ямар нэгэн зүйл ярихад тэр хүний үг нь ингээд чихэнд буугаад байдаг. Нэг тийм хүмүүс байдаг байна л. Тэрэн шиг тэр бол юуны хүч вэ гэхээр буйны урд насны ураас нь тэр буйны хүч байдаг байна л. Тэрэн шиг бурхан бол одоо тэргүүшгүйгээс одоо 3 их галвт тоожгүй 3 их галвт асар их одоо буйныг хурааж тэр өөрийн сэтгэлийнх одоо бүхэл төвшинг номын чанарт оруулж чадсан байдаг учраас нэг өсөндөө тэр бурхан бол ингээд
бусдыг цааш нь сүрээрээ дарна гэхээс өөрөө хэн нэгний сүрэнд одоо дарагддаг гэж тийм. За тийм учраас бурхан бол одоо хаанч заларсан арслангийн ажиралтаар залардаг буюу арслан мэт тийм байдаг гэж. За араас нь дагахад айдас үгүй учраас зааны ажиралтаар залгадаг. За заан бол ингээд хаанч явж ирсэн ингээд янз янз одоо араатан амтан бүх юм ингээд холддог зай тавьж өгдөг байна тийм. Одоо нэгсэнд заан сүргийн одоо манлай болсон одоо тэр заан сүргийн манлай болсон одоо толгойлогч гэдэг юм тийм заан ингээд гараад ирэхэд ер нь ингээ араатай амтад бүгдээрээ зай тавиад холддог гэж тийм. Тэгэнгүүт тэр одоо заантай хамт явж байгаа одоо туга зааны тугал моголч юм уу те янз бүрийн одоо бусад одоо заа маань ч юм уу тэд нар бол ерөөсөө айдасгүй байдаг гэдэг шиг тийм. Тэрнтэй ижилхэн одоо бурхны одоо зорилго сургаалыг даган биелүүлж тийм. Дээрээс нь бурхныг одоо хажууд нь ингэж даган ингэж явж байгаа. За тийм одоо шавнар байна. Тэдгэр бүхэн бол айдас байдгүй гэж тийм. За ангирын ажиралтаа залардаг гэж тийм. За ангир шувуу бол одоо тийм ангир шувуунууд одоо тэгж явдаг бахан л та. Одоо жишээ нь хамгийн түрүүнд хамгийн гол толгойлогч гэдэг юм те. Ангир шувуу одоо сүргийн манлай болсон тэр ангир нэг голд нь ингээд нисчихэд. Тэгээ тэрийг ингээд тойроод ингээд одоо яг урдуур нь жоохон доох нь ингээд одоо нэлээд тийм одоо хүч чадалтай тэр ангирууд нь. Одоо өөрийг нь одоо тойроод хажуугаар нь жоохон залууд. Тэгээ тэрний одоо яг ардуур нь ингээд одоо баг балчаар тэр ангирууд нь ч тийм ингэж тийм. Тэгээд сүргийн манлай болсон тэр ангир нь ингээд одоо сүргээ тэргүүлж ингэж явна гэдэг шиг. За тийм одоо ангирын ажиралтаар залардаг гэж тийм. За сүргийн манлай ажиралтаар залардаг. За энэ за тэгээ баруун үлмийг төрүүлж алхах ба баруун тийш иргэн болгодог гэж. За бурхан бол ингээд алхахаар бол өргөж одоо баруун үлмийг төрүүлж алхахдаг гэж тийм. Аливаа зүйлд одоо аливаа үйлийг хийх заавал баруун гараараа баруун үлмээр аливаа үйлийг эхэлдэг гэж тийм. За тэгээ хэн нэгэнтэй одоо харьцахаар бол заавал одоо баруун гар тийшээ ингэж эргэж одоо бусдыг болгодог гэж. Энэ бол одоо нэг хүндлэлийн бас нэг хэлбэр байна л тийм ээ. За тэрний дараа ажрын бүг нь ажиглахад үзэгсэлэнтэй. За бурхны одоо ингэж одоо заларч өтрөө байдлыг харахад бол маш үзэгсэлэнтэй харагддаг гэж тийм. Одоо дээр ярьсан одоо 36 тав 32 бэлгийг өөртөө ингээ агуулсан тийм бодгол. За ингээд одоо ийм одоо арслан мэт гэдэг ч юм уу тийм ээ. За тэгээд зан мэт ч юм уу. Англи ажирлт ч гэдэг юм хөө төлөв байдлаар ингээ заларж яхаг одоо тэрийг харж байгаа. Ямар ч одоо бодгол харсан бай тэрэнд бол одоо маш тийм үзэгсэлэнтэй харагддаг тийм ээ. За чихтэй тэг шулуун ажирдаг гэж тийм ээ. За бурхан бол ингээд ажирж байгаа хөдөлгөөнийг харахад бол ингээд хоёр хөл нь яг нэг чих шуумын дагав. За би энэ ингээд хоёр тишээ найхсан ч гэх юм уу тийм ээ. Тийм байдлаараа байдаггүй гэж тийм ээ. Яг нэг чигээ алдахгүй зурсан зураас мэт тэгэж одоо маш чихтэй тэгж алхаж явдаг гэж тийм ээ. За лагшин нь сүрж авахтай гэж. За лагшинд хэр тоос үлдэх учир арчин цэвэрлсэн мэт гэж. За бурхны тэр лагшинд бол одоо хэр тоос тогтох нь их бага байдаг гэж тийм. Тийм болохоор байнгын ингээд нэг тийм чихтэйхэн сайхан арчаад зүлгээд одоо шил тойл болгоцсон гэдэг шиг тийм. Ер нь бол ингээд бурхны лагшин ороо тийм одоо их цэвэр ариун байдаг гэж тийм. За лагшинд бүдүүн нарийн үл нийцсэн үгүй учир тэгш дүүрэн гэж. За лагшинд одоо ингээд энэ тэнд нь одоо ингээд одоо жишээ нь бид нар ингээд түрүүн одоо тэр 32 бэлэг дээр ярьсан тийм ээ. Одоо ингээд хоёр дохооны хонхор тэгэл энэ өвдөгний хонхор
Тэгэл энэ хоёр одоо хөлний одоо хоёр шагааны артлын тэр шүрмсийн тэр хонхор, игмийн хонхор, мөрний хонхор, энэ хонхрууд нь бүгд ингээд махаар дурцсан. Тэгээд дээрэс нь өвдөгний одоо тэр яс, дохооны яс тийм эдгээр ингээд овон тоож гарч ирдэг гэж тийм. Тэгээд ямар нэгэн одоо энэ ирүү мөрөө энэ нүүр амны энэ одоо шанааны энэ одоо яснууд тийм эдгээр нь ингээд овон тоож гарч ирсэн тийм зүйл байдгүй гэж тийм. Тийм болохоор ингээд бурхны лагшин гэдэг харах юм бол ингээд энэ тэндээ овон товоосон, энэ тэндээ ингээд одоо бүдүүн одоо жишээ хуруу муруу нь бол тийм нэг хуруунууд нь бол ингээд заримуд одоо юу хэнтэй ингээд үе үеэрээ нэг үеийнхээ хэсэг нэг аваагаал үеийнхөө дундуур нэг нарийсаал тийм эсвэл одоо дохоо мохоо бол одоо тийм байгаа шүү дээ тийм. Хөлний одоо тэр одоо юу гэдэг одоо өвдөгний үе юм энэ ч гэдэг юм уу. Тэр нэг хүнийг ингээ ажиглах юм бол тийм байдаг гэж. Тэр шиг одоо тийм нэг газараа бүдүүрээд нэг газараа нарийсаад тийм ээ үе мөрчин тийм ээ. Тэгээ энэ тэнд хонхоогоо даваагаад хуйл мөл гарсан ч тийм үү. Тиймэрхүү үл нийцсэн тийм зүйл байдаг учраас тэгш дүүрэн байдаг гэж тийм. Одоо энэ бурхны одоо энэ 32 та бэлэг 80 найргийг яг бүрэн төгс үзүүлсэн одоо урлал өндөр гэгэний урлал гэдэг юм шүү дээ тийм ээ. Одоо өндөр гэгэний урлсан одоо бурхтуудыг харах юм бол яг энэ одоо бурхны одоо 32 бэлэг 80 найргийг бүрэн төгс үзүүлж чадсан байдаг гэж тийм. Тэргээр одоо өндөр гэгэний урлал маш тийм гайхамшигтай юм байт юм байна л да. Одоо харахад тийм ингээд онцгой харагддаг юм. Ямар ч одоо дэлхий дээр одоо бүтээгдсэн ямар ч одоо бурхан шүтэнээс өндөр гэгэний тэр урлал бол шал өөр харагддаг юм л да. Яг тэгэхээр бурхны энэ одоо 32 бэлэг 80 найргийг яг тэгш агуулж чадсан гэж тийм. За тэгээд лагшин цэвэр гэж тийм. За лагшин зөөлөн. За лагшин яг ариун гэж. За лагшин ариун гэдэг нь одоо маш ариун үнэр анхилсан байдаг гэж тийм үү бурхны. За бурхны лагшин цэвэр гэдэг нь бол бурхны лагшингоос одоо янз бүрийн одоо хүс гарах, янз бүрийн одоо элдв янзын одоо муухай үнэр үнэртэх тийм ээ. За тэгээд тийм зүйлээрөөсөө байдаггүй маа гэж тийм үү. Одоо ус мус нь хаагтах ч гэдэг юм уу те. Арьс марсан дээр нь одоо ямар нэгэн одоо арьс нь ингээд сайртж мартах ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмөрөөсөө байдаггүй гэж. Тийм болохоор лагшин их цэвэр байдаг гэж тийм. За лагшин их зөөлөн. За лагшин ариун байна гэж. За ариун гэдэг бол одоо бурхны лагшингаас өөрөө тийм анхлын үнэр их хангалдаг гэж тийм ээ. Одоо ер нь бол ингээд сахил одоо ламнар дунд бол тиймэрхүү хүмүүс зөндөө байдаг шүү дээ тийм ээ. Яг ингээд одоо тэр хуваргын сахилыг яг тэр ариунаар ингээд сахиа явуулсан хүмүүст бол ингээд тийм анхлын нэг сайхан үнэр үнэртэй байдаг гэж тийм. За лагшингийн хам хэсэг бэлгсэн бүрэн төгссөн гэж. За лагшин өргөн өндөр учир уужим сайхан гэж тийм. За бурхны лагшин бол одоо их тийм өргөөшөө бол өргөн. За өндөр уртаашаа бол одоо өндөр. За бусад хүмүүсийн энгийн хүмүүсийн хажууд бол тийм одоо сүр бараатай байдаг учраас одоо өргөн өндөр байдаг учраас уужим гэж тийм. За алхалт бүр нэг ижил хэвэн гэж. За бурхны одоо алхалт бол ингээд яг нэг ижил хэвэн алхалтаар алхдаг гэж тийм ээ. Зарим алхалт нь одоо нэг одоо юу гэх одоо нэг ойртол нэг хол алхаал нэг богн алхаад ч тийм. Эсвэл заримдаа ингээд алхаж байхдаа одоо янз янзын тийм алхаж яснаа нэг хазгаа гიშгэл нэг одоо тэгш гიშгэл ингэж яваад байдаг ч юм уу тийм. Тиймэрхүү зүйл байдгүй гэж. За яагаад тэр алхалт нь одоо алхалт бүр нэг ижил хэвэн байдаг вэ гэхээр одоо бурхан бол нэг юм байт юм байна л да. Одоо яг оюун санаандаа яг өөрөө өөр дээр бүрэн төгс оршиж чаддаг гэж хэлж байгаа тийм ээ. Өөрөө өөр дээр
тэр санамсар мэдэмсэртэйгээр бүрэн дүрэн оршиж чаддаг учраас өөрийгөө бүрэн дүрэн мэдэрч таньж өөрийнхөө хийж буй бүхэл одоо бие сэтгэлийн үйлдэл болгон дээр өөрийн ухамсартай тэрийг бүрэн төгс таньж оршиж чаддаг учраас тийм байт юм аа гэж тийм. За мэлмийн тунгалаг учир гэрэлтсэн гэж тийм. За ер нь бол ингээд хүний ухамсар ингээд одоо ямар нэгэн тийм юмд одоо айж эмээх тийм ээ юмд одоо сэтгэл санаанаа гансрах юмд одоо уурлах уцаарлах омогдох хатаархах хорсол занал бий болох тийм ээ элдв янзын одоо ингээд бодлын тийм хөврөө бодол ингээл одоо зогсолтгүй хөврөөд идэг тийм бодлын хөврөл байхгүй тийм сэтгэлийн ингээд бүрэн дүрэн өөрөө санамсар мэдэмжтэйгээр ингэж тогтоож чаддаг. Тэрний дээрээс нэмэгдээд тэр амьтныг одоо маш их энерги нэг үүсгэсэн тэр амьтны одоо зовлонгоос гэтлэх тэр хичээл зүтгэл дотоод сэтгэлийн тэр одоо өхөндөө тэр нэг одоо амьтныг зовлонгоос гэтлэх тэр дотоод сэтгэлийн одоо юу гэх юм те одоо юу гэдэг эр бэр гэдэг шиг тийм ээ. Дотоод сэтгэлийн тэр баяр баясгал амар амгалан маш дүр дүүрэн байдаг учраас нүд бол одоо маш тийм цовоо сэргэлэн маш тунгалаг харагддаг гэж тийм. За тийм байдаг учраас одоо тунгалаг учраас гэрэлтсэн тийм ээ. Тийм байдаг гэж. За лагшин эдэр залуу төрхтэй гэж тийм. За лагшин бол одоо маш эдэр залуу буюу яг л нэг одоо шөнө одоо төв төлөн дээр шөнө л гэдэг юм л да. За эдэр залуу гэх юм одоо. Энэ дэр эдэр залуу гэдээ орчуулчих. Ер нь бол ингээд яг өсөж яваа хүн шиг гэж тийм ээ. Эдэр гэдэг нь яг өсөж яваа одоо хүний биетэй ижлэгч. Өсөж яваа хүний бие гэдэг бол нэг за нэг 15 6-тай. За 16 настай. Яг энэ өсөж яваа эдэр одоо залуу хүний тэм төрхтэй гэж тийм. Лагшин нь тийм байт юм аа гэж. За лагшингийн арьс мах нь унжсан бус гэж. За лагшингийн арьс мах бол одоо унжсан бус байт юм аа гэж. Лагшин одоо минерал гэж тийм. За лагшингийн булчин сул бус чанга гэж тийм. За мотор үлмийн хурууны үеуд нь тодорхой бөгөөд урт богино сайтар ялгарна гэж тийм. За болгоол нь түүтгэргүй бөгөөд тунгалаг гэж. За болгоол нь гэж одоо нэгсэндээ нүдэрээ одоо аливаа нэгэн зүйлийг харахад түүтгэргүй гэж тийм их тунгалаг байдаг гэж. За түүтгэргүй тунгалаг гэдэг нь одоо жишээ нь аливаа нэгэн хүнийг гэдэг юм уу те ямар нэгэн зүйлийг нүдэрээ харлаа гэхэд одоо жишээ нөгөө нэг жишээн дээр гарсан шүү дээ тийм. Бурхан ингээд ямар нэгэн зүйлийг харахад ингээд алган дээр тавьсан тэр жүр үржимс шиг хардаг гэж тийм. Жүр үржимс бол ингээд гаднаас нь харахад дотор нь харагдаад байгаа гэдэг шиг тэгж харагддаг гэж тийм. Тэгэхээр аливаа зүйлийг ингээд одоо харж болгоно гэдэг бол аливаа зүйлийг өөрийнх нь мөн чанарыг нь харж чаддаг гэж тийм. Юу мөн чанарыг нь түүтгэргүйгээр харж чаддаг юм аа гэж. За бүслэхийн дугуй гэж юм тийм. За тэгээд за энэ дээр өгзөг гэж орчуулсан мөн өгзөг нийцтэй гэсэн утгатай тийм. За бүслэх нь их урт бус учрах хотгор бус гэж тийм. За хэвлийн урд тал нь хувилгүй учир тэгш гэж тийм. За хэвлийн хүүс нь гүн гэж. За хүүс нь их гүнзгий байдаг. Хүүс нь зүүн эргэсэн гэж тийм. Хүүс нь ингээ зүүн тишээ эргэсэн тийм эргүүлэхтэй. За явдал мөр нь харахад үзэмжтэй гэж. За явдал мөр нь ариун лагшинд нь мэнг тол бөгөөг гэж тийм. За мотор нь хүн мэт нэм болбороо зөөлөн гэж. За бурхны одоо тэр мотор арьс энтер бол одоо тийм байдаг баг тийм. Хүн шиг хүн мэт тийм болбороо зөөлөн байт юм аа гэж. За моторын зураг нь тунгалагтад. За бурхны одоо мотор дээр одоо тийм зураг байдаг байна. Одоо зураг гэдэг нь одоо түрүүн хэлсэн нөгөө дээр гарсан шүү дээ. Бурхны одоо үлмээ. За моторын энэ юунд л ингээд мянган хэгээстэй тийм юу байдаг гэж. Одоо хүрдний тийм одоо юу арьсан дээр нь ингэж
товоосон маягтай гарч ирсэн байдаг гэж тийм үү. За тэр нь бол ингээд одоо юу хэлж байгаа нэр тэр нь одоо маш тунгалаг бөгөөд тод байт юм а гэж. За алсаас тодорох моторын зураг нь гүн тод гэж тийм үү. За моторын зураг нь уртлаг. За нигуур нь их урт бус гэж тийм үү. За уруул нь улаан чав мэт улаан бөгөөд дотор нь угуулж дүрс тодорно гэж. За бурхны одоо уруул бол одоо тийм улаан чавх шиг. За улаан чавх гэдэг мэднэстэй тийм харахад одоо гяттад их ургадгийн шуган дээр улаан чавх гэнэ улаан чавх тэрэн шиг тийм улаавтар өнгөтэй. Тэгээд дээрэс нь ингээд бурхны одоо уруулын дотор тийм угуулз мэт ингээд хээ урууланд нэг тодор шарагддаг гэж тийм. За хэлэн уян налархаа гэж тийм. За хэлэн явхан дэлбэ мэт нэмгэн гэж. За бурхны хэл бол маш нэмгэн байдаг байна л тийм. Их нэмгэн хэлтэй. За хэлэн улаан. За хэлэн одоо улаан өнгөтэй тийм үү. За зарлиг нь зан луун дуу мэт сүрлэг гэж. За бурхны зарлиг бол одоо тийм одоо зан одоо бусад олон амтны дунд одоо дуугархад тийм ээ. Луун дуу одоо тэнгэрээс бороо ороход одоо луун дуу хадхад одоо бусад бүх одоо дууг одоо сүрээрээ дарддаг гэж тийм. Тэрэн шиг за бурхны одоо тэр амнаас гарч байгаа, нягуураас гарч байгаа одоо зарлиг гэдэг бол тийм одоо бусдын одоо жихэнд маш тийм сонсголонтой онцгой сонсогддог гэж тийм сүрлэг байт юм а. За зарлиг яруу налархаа бөгөөд сонсоход зөөлөн гэж тийм. За соёон дуурах гэж. За бурхны соёо бол ингээд бөөрн хэлбэртэй байт юм а гэж тийм. За үзүүр нь хурц гэж тийм. За өнгөн цагаан гэж. За урт богино бүдэн нарийн тэнцүү гэж тийм. За бурхны одоо соёоны одоо тэр дөрвөн соёоны одоо урт богино бүдүүн нарийн тэнцүү байт юм а гэж. За угаасаа үзүүрүүгээ нарийнсан. За хамрын ханган өндөр гэж тийм. За хамар нь цэвэр ариун. За мэлмийн ортлог бөгөөд ууж өгч тийм. За бурхнаас одоо ямар нэгэн тийм одоо хөс мөс элдв янз ялгарх нь ер нь энгийн хүн шиг тэгж ялгардаг учраас хамар энэ тэр маш цэвэр ариун байт юм а гэж. За мэлмийн ортлог бөгөөд ууж өгч тийм. За яагаад ингэж биенээс нь одоо элдв янз ялгагдсан энгийн хүн шиг ялгардаг маш тийм лагшин энэ цэвэр ариун байт юм бэ гэхээр бурхан одоо за бид нар бол ингээд биднээс лагшин одоо яагаад ингээд бохир заван элдв янз ялгагдсан ингээд амархан ялгардаг тийм үү? Өнөр амархан орчд юм бэ гэхээр нэгсэндээ ингээд ингэдэм байл л та. Одоо жишээ нэгт одоо биднээс дотоод одоо энэ биеийн одоо эд өсөдийг гэдэг юм одоо бурхны шашны хэллэгээр бол одоо дөрвөн мах бод гэж байгаа шүү дээ тийм ээ. Дөрвөн мах бодын тоосон сураад гэж. Тэднээс ингээд хооронд нь одоо хямраадаг тийм сэтгэл зүйн төлөв нэх өндөр байд юм л да биднэрт. Бид нар ингээд амархан сэтгэл хөдлөлтөг юмн дээр тийм маш амархан сэтгэл хөдлөлөөр маш юмд түргэн ханддаг. Юмд амархан ууралдаг, гомддог, төндөг. Тэгэл ингээд шундаг, омогддог, хатархдаг яадгийн одоо энэ сэтгэлийн одоо маш олон янзын тийм одоо сэтгэлийг савлуулдаг төлөвүүд нь маш хүчтэй байж идэг учраас биднээс ингээд бие орон эзмийг өөрөг нь одоо дөрвөн мах бодыг хооронд нь хямралдуулдаг зүйл хүчтэй байдаг гэж. Сэтгэл зүйн төлөв нь хүчтэй. Тэгээд дээрэс нь бид нар ингээд хоол унд идэхтэй ямар нэгэн явдал хөдөлгөөнийг тохируулахдаа тохируулж чаддгүй гэж тийм. Хэмжээг мэдэж чаддаг. Хоол идэхэд хоолны хэмжээг мэдэж чаддаг. Нэгсэндээ хоолыг одоо маш тийм санамсаргүйгээр иддэг тийм ээ. Автоматар шахуу иддэг. Өөрөө мэдлэлтэйгээр хоол ерөөсөө идэж чаддаг тийм үү. Тэгээ хоолнд одоо тийм жоохон сэтгэл хөдлөл шунагч гэдэг юм уу те. Хоолоор одоо хэн нэгнээс одоо умогдсон, бардамсан ч тэр хоолоороо шалтгаалаад ямар нэгэн бардам сэтгэл төрүүлдэг. Хоолндоо шунсан сэтгэл төрүүлдэг. Тэр хоолноос үүдээд маш олон янзын сэтгэл зүйн тийм одоо савлгаа тийм сэтгэл зүйд одоо сөрөг нөлөөлөх тийм олон янзын зүйлүүд ингэ гарч ирж байдаг. Тэрнээс үүдээд хоол идэхтэй нэг бол хэтрүүлдэг, нэг бол ингээд
хоолыг маш буруу иддэг. Хоорондоо одоо зохицохгүй нийцэхгүй зүйлүүдийг маш их иддэг. Тэгээ ухамсар маань одоо яг өөрийнхөө биеийн сэтгэлийг бүрэн дүрэн санаж мэдэрсэн тэр санамсар мэдэнсрийн төлөвт бид нар оршиж чаддаггүй учраас яг ямар цаг үед яг одоо юу идэж болохгүй одоо энэ цаг агаар ийм нөхцөл байдалд одоо миний бие яг юу хүсэж байгаа энэ тэр бүрэн дүрэн одоо ухамсар нь тэр мэдэж чаддаг учраас бурхан бол одоо ингээд одоо яах нь ямар цаг үед ямар хоол идэж яах их маш өөр бүрэн ухамсарлаж чаддаг учраас хоолны хэмжээг маш сайн тааруулж чаддаг гэж тийм. Тийм болохоор энэ биеийг элдв янзын одоо энэ биенээс ялгадсан биднээс шиг одоо энэ бие тийм маш бага байдаг гэж тийм. За тийм болохоор одоо хамар энэ төр нэгцүүр яран байдаг. Хамар чих тэгэл тэр ам энэ төр тийм. Тэгээд дээрэс нь одоо нөгөө лагшин энэ төрөөс нь одоо хөс хуу гарах янз бүр үнэр гарах энэ төр маш одоо бага болчихдог гэж тийм. За тэгээд ирэхээр цэвэр ариун байгаад байна гэж тийм. За ялангуяа тэр одоо биеийн одоо мах бододыг хямраадаг сэтгэл зүйн төлөв байхгүй учраас одоо энэ биеийн одоо дөрвөн махбод бол маш тийм амгалан тайван байдаг учраас тэрнээс үүдээд бас энэ бие маань одоо хөгшрөх гэдэг юм уу энэ бие маань одоо янз бүрийн тийм одоо юунд автах байдлууд маш бага байдаг гэж тийм. За мэлмийн ортлог бөгөөд ууж өгч тийм. За бурхны мэлмийн бол ингээд их тийм туйлдсан тийм урт бөгөөд ууж байдаг гэж. Дээд доод сормос нөтгөн гэж. За бурхны сормос болоод их хөтгөн байдаг гэж. За мэлмийн хар цагаан лямхан дэл байдал үл холилдон алаглан гэж. За өмсгөн урт гэж. За өмсгөн нарийн налархаа зөөлөн гэж. За хөмсгөний өнгөн тослог гэж тийм ээ. Хөмсгөний үсэн тэгш тэнцүү гэж. За мотор нь урт мэралаг, сонор нь урт богино том жижиг үг. За сонор нь одоо урт сонор гэдэг нь одоо чих шүү дээ. Чихний одоо хүндэгтлийн хэллэг сонор гэдэг байна. Тэр нь одоо урт богино том жижиг үг гэж тийм ээ. Одоо хүний эд эрхтнүүд бол нэг тийм байдаг шүү дээ. Сайн харах юм бол ингээд зарим ер нь хүмүүс тийм байдаг тийм ээ. Нэг нүд нь жоохон том, нэг нүд нь жижиг, нэг нүд нь жоохон том, нэг чихэн гэдэг ч юм уу тийм ээ. Хамрын нөх ч гэдэг юм. Ур олон ч гэдэг юм уу. Хоёр хацрын, хоёр нүүрний байрлалч гэдэг юм уу тийм ээ. Энэ тэр яг нүүрний байрлал нь чих нүд хамар энтүс яг ингээ байрлал нь дэв дэгш яг хэм нь яг нэг ижил хэлбэр нь яг нэг ижил яг нүүрний яг зөв тогтцтой хүн их ховор гэдэг юм л ер нь л тийм маш ховор гэдэг гэж. За сонрын эрхтэн дороотох уу гэж. За бурхны одоо чих сонсгол энэ төр дороотох тийм ээ. Хил нь одоо дороотох одоо хөгшөрөд ирэхээр тийм ээ. Сонсгол нь муулдаг, нүд нь муулдаг, одоо хил нь муулдаг тийм зүйлүүд бол төдийлөн байдгүй гэж. За магнаа үсэн сайтар зааглагдсан гэж тийм. За магнаа тэнгэр ууж өгч. За тэргүүн шүхэр мэт талбай өгч тийм. За магнаа их ууж тэнгэр ууж байдаг гэж. За тэргүүн шүхэр мэт талбай. Одоо бурхны тэргүүн бол одоо шүр шиг гэж талбай байдаг гэж тийм. За өснөр нь зүгийн хар мэт тасхар гэж тийм. За өснөр гэж одоо бурхны үсийг хүндэтгэлээ хэлээр өснөр гэдэг. Тэр нь бол одоо зүгний одоо хар өнгө шиг тийм тасхар өнгөтэй байдаг гэж тийм. За халзрах тэргүүтэн үгийн учир өтгөн гэж тийм. За хүрэлцэхэд зөөлөн. За өсөн нь одоо тийм зөөлөн. За харилцсан үл холилдох учраас ширэлддэг гэж. За бурхны үс ингээд нэг нэгээрээ эзэж хоорондоо ингэж одоо ширэлдэж ингэж яадаг гэж тийм. Зан тийм болдгоо гэж тийм. За хит хатуу болж дээш эс босохт бол хуурахгүй гэж. За бурхны үсэндээ заримдаа ингээд одоо тийм тослог зөөлөн чанараа алдаад хуураа хатуу болох ч юм уу тийм хүсвэл байдаг юм аа гэж. Өснөр нь англин учир бусдын сэтгэлийг булаан гэж тийм.
За одоо биес нь үснээс нь их тийм англиун сайхан өнөр уншдаг учраас үснээс сэтгэлийг их болоод гэж тийм. За мотор үлмийн эрхээ хороонд очрын зураг мэт үлзий хийтэй гэж. За бурхны одоо моторын хороонууд, үлмийн хороонууд төр нь одоо биднээс ингээд нэг тийм хороонд ингээд нэг одоо тойрог байгаа шүү дээ тийм ээ. Тэр тойрог нь одоо бурхныхаа ингээ харах юм бол тийм очир шиг тийм харахад ингээд хэлбэр нь бол нэг очир юм шиг хэлбэртэй тэгсэн мөртлөө тийм үлзий хийтэй байдаг гэж хэлж байна. За мотор үлмийн тайлбар дөрвөлжин үлзий хийтэй байдаг гэж. За бусад дөрвөн хорон баруун эргэсэн хас тэмдгээр чимсэн гэж. За мотор үлмийн эрхэн хороонд гэж байна шүү дээ. Эрхэн хороонд нь тийм очрын хэлбэртэй үлзий байдаг. За эрхэн хорооноос бусад дөрвөн хороонд нь баруун эргэсэн хас тэмдэг байдаг гэж. Одоо биднээс энэ одоо хорооны эргүүлгийг сайн харах юм бол сайн ингээд харах юм бол яг ингээд нэг тийм хас тэмдэг шиг эргүүлэг байгаад байдаг байхгүй ууг нь бол. Одоо жишээ нь та нар ингээд хүний үсний эргүүлгийг хараарай. Дээрээс нь нэг галактикийн эргүүлгийг хараарай тийм. Тэд нар бол ингээд сайн харах юм бол харахад ингээд эргүүлэг байгаа мөртлөө яг ингээд дөрсчүүлээд харах юм бол яг нэг хас тэмдэг шиг байна. За ингээд лаян одоо биеийн лагшингийн одоо 80 найраг буюу одоо 32 бэлгийг бүтээдэг 80 найраг нь юм байна гэж тийм үү. За нэгээс нь бурхны 32 бэлгийг яг 80 найрагтай нь ингээд яг ингээд цогцлоогоод ингээд бурхныг бясалгах юм бол одоо жишээ нь одоо энэ доржланд одоо бурхан багшийн төгсгөөрлөлийн утгыг болсон Бодгая гэдэг газар байгаа тийм ээ. Тэнд одоо нэг одоо бурхан багшийн төгсгөөрлөлийн утгыг болсон газар нь босгосон тийм суурга байдаг тийм ээ. Тэр суурган дотор одоо нэг бурхан багшийн дүр байдаг. Тэр дүр бол одоо бурхан багштай хамгийн ижилхэн дүр гэдэг юм л тийм ээ. Хэрвээ энэ бурхны одоо 32 бэлэг маян лагшин найргийг яг ингээд дүрсэн дургуулад бодох юм бол яг тэр одоо тэр доржлан буюу Бодгаяд байгаа тэр бурхан багшийн дүртэй 90 жил бууж ирдэг гэж. За тэгээд 32 бэлэг 80 лагшин найраг бүтэх буян гэж тийм ээ. За эдгээр одоо ямар буйны хүчээр энэ 32 бэлэг 80 лагшин найраг бүтт юм бэ гэхээр за ертөнцид буюу эргэл төрлөختн шарваг гэгэрэгч бүгдийн буян бүгдийг 10 үржүүлсэн буйнаар бурхны нэг шар ус бүтнэ гэж. За одоо хотогт нагарж унаа айлтсан одоо ренчин түмэ буюу эрдэнийн эрх гэдэг сургаал өгдөг байна. Тэрэн дотор одоо энэ бурхан багшийн 80 лагшин найргийн талаар 32 бэлгийн талаар эдгээр юм бүтэх одоо буйны талаар тийм ээ. Ер нь бол одоо бид нар одоо хой төрөлдөө ахин одоо энэ одоо хүний чөлөө очрол бүрсэн хүний төрлийг хэрхэн яаж олох тэр одоо хаан бэлгээсэн загталтай ижил бас нэг хаанд зориулж бичсэн тийм ном байгаа юм л да тэр эрдэнийн эрх гэдэг ном тийм ээ. Тэр хаанд зориулж бичгдсэн бол ингээд төр улсыг одоо яаж номын ухаанаар тэтгэж авч явах вэ гэдэг тэр аргыг заасан тийм ном бахан л ренчин одоо эрдэнийн эрх гэдэг ном. Тэр номон дотор бол одоо ингээд одоо гаргасан байдаг байна тийм ээ. За тэр номон дотор одоо бурхны 32 бэлэг 80 лагшин найргийг одоо бүтээдэг буян нь буюу тэр бурхан ямар буян харааж иж өөрөө бие лагшин нь ийм одоо 32 бэлэг 80 лагшин найрагтай болсон юм бэ гэхээр ямар хэмжээний буян хурааж иж юм болсон бэ гэхээр за ертөнцид би эргэл төрлөختөө энэ ертөнцид гэдэг нь одоо ер нь бол одоо жишээ нь юу гэх юм бэ? Одоо манай энэ одоо хүсэлт одоо жишээ нь 3000 их ертөнц гэж хэлээд байгаа юм л дээ. 3000 их ертөнц.
За 3,000 их ертөнц гэдэг бол ингээд тэр 3,000 их ертөнцөөс нэг ертөнцид байгаа эгэл төрлөختөн гэж байна тийм. Тэр 3,000 их ертөнцийн нэг ертөнцид байгаа эгэл төрлөختөн. За эгэл төрлөختөн болоод шарваг буюу баг хөлгөний одоо заммараар одоо суралцаад явж байгаа шарваг гэгэрэгч буюу баг хөлгөний заммараар бас суралцаад явж байгаа бас гэгэрэгч. За тэр бүгдийн одоо хураасан буян бүгдийг 10 уржуулсантай тэнцүү буянаар бурхны нэг шар ус бүтд юм а гэж. Нэсэндээ бурхны одоо лагшинд байгаа нэг шар ус нь тийм буйны хүчээр бүтдэг гэж хэлж шүү дээ тийм ээ. Тэгээ бурхны одоо шар ус гэдэг бол хэлсэн тийм ээ. Босоо хэлбэртэй гэнэ. Бага байдал нь босоо алтан шаргал өнгөтэй. Тэгээ зүүн тийш ингээд ярчлагдсан одоо ярчлагдаж байдаг тийм ээ. Тийм байна гэсэн. За тэрхүү бурхны одоо нэг шар ус нь бол гэд нэг ертөнцийн одоо эгэл төрлөختөн буюу зүгээр эгэл жирийн одоо юм амьтд. Мөн одоо гэгэрлийн заммар суралт баг хөлгөний гэгэрлийн заммар суралцаад явж байгаа шарваг гэгэрч энэ бүгдийн буйны бүгдийн ингээ багцлах юм бол тэр багцсан буян бүгдийг 10 уржуулсантай тэнцүү буянаар бурхны одоо нэг шар ус бүтд юм а гэж тийм ээ. За шар ус бүгд бүтэх буян. За бурхны одоо бүх шар ус нь одоо бүтэх буйныг 100 уржуулснаар тэрнтэй тэнцүү буянаар нэг лагшин нарыг бүтнэ гэж. Бурхны одоо нэг лагшин нарыг бүтд юм а гэж. За лагшин нарыг бүгд бүтэх буян. За бурхны одоо 80 лагшин нараас нэг лагшин нарыг бүтэх буйны тийм байдаг бахан. Тэгсэн чинь нөгөө 80 лагшин нарыг бүтэх буйныг бүгдийг нийлүүлээд тэр буйныг 100 уржсантай тэнцүү буйнаар сангийн уснаар оройн ох 2-оос бусад 30 бэлгэс буюу 32 бэлгсээс сангийн уснаар оройн ох 2-оос бусад одоо 30 бэлгэс бүтэх 30 бэлгсийн одоо нэг нь бүтэх буян болд юм а гэж. За тэрхүү 30 бэлгэс бүгдээрээ бүтэх буйныг багцлаад тэр багцсан буйныг 1000 уржсантай тэнцүү буйнаар бурхны одоо сангийн уснаар буюу одоо энэ духан дээр буюу магна дээр нь байгаа тэр сангийн уснаар гэж үсэн гэсэн. Тэр уснаар бүтэх буян болд юм а гэж. За сангийн уснаар бүтэх буянг 1000 уржсантай тэнцүү одоо буянаар бурхны одоо оройн ох буюу зүгдөр бурхны одоо оройн зүгдөр бүтэх тэр буян болд юм а гэж тийм. За оройн ох бүтэх буян 100 буман жава урдсан буянаар бурхны одоо эсрэнгийн эгшин лагшиг бурхны эсрэнгийн эгшиг зарлиг бүтнэ гэж. За одоо бурхны одоо оройн ох буюу тэр оройн зүгдөр байгаа тийм ээ. Тэрнийг бүтээх одоо буянг 100 буман жава урчих гэж тийм ээ. 100 буман жава уржих юм бол урдсантай тэнцүү тэр буянаар бурхны одоо эсрэнгийн эгшигтэй тийм зарлиг бүтд юм а гэж. За бурхны эсрэнгийн эгшигтэй зарлиг бол 64 эрдэмтэй гэж тийм 64 эрдэмтэй гэж одоо айлддаг бахан л та. Тэгэхээр бурхны одоо тэр 64 эрдэмтэй эсрэнгийн зарлиг нь асар их буян одоо шаарддаг бахан л та тийм. За тэгээд тэрхүү одоо 64 эрдэмтэй эсрэнгийн зарлиг нь одоо 64 эрдэм юу юм бэ гэхээр за бурхны зарлигийн 64 эрдэм гэж тийм. За буйны үндсийг үзүүлдэг учраас за энэ дэр одоо уян налархаа гэсэн байна. За уян налархаа гэхэд одоо хаашаа ер нь буйны үндэс бүгдийг үзүүлдэг учраас маш тийм одоо юу гэндээ бид нар одоо ямар нэгэн үг хэлж яхад тэр үгийн сонголт маань өөрөө тийм юу байдаг бахна. Ягшмал үгийн сонголт сонгоод ах тийм биш тийм ээ. Альва тэр айлдж байгаа үг нь өөрөө тийм маш том агуулгыг жижигхэн үгэн дотор богинохоо өгүүлбэр дотор маш том агуулгыг ингэж багцлж ингэж айлдж чаддаг. Бурхны зарлиг нь тийм ээ. Тийм болохоор одоо тийм одоо яхэндээ тийм одоо үгийн сонголт тэр өгүүлбэр хэлж байгаа үг мөн тийм ягшмал үгнүүдээс сонгодгүй байна шүү дээ. Тийм учраас хэвтэн уян уужуу гэх юм тийм. Маш тийм уян бөгөөд уужуу утгыг агуулдаг гэх юм тийм.
За амьдралыг амгалан болгодог учраас ор зөөлөн гэж хэлж байна тийм. За нэг өсөндөө хүний сэтгэлийг, хүний амьдралыг одоо бурхны тэр зарилыг одоо сонсоод, за бурхны тэр зарилын сургаалыг бурхнаас өөрөөс нь сонссон бол ер нь бол хүний сэтгэл одоо маш одоо амарчдаг гэж тийм. Тэргээр одоо хүний амьдрал өөрөө тийм амар амгалан сайхан болдог учраас тийм зөөлөн гэж хэлж байна. Бурхны зарилыг өөрөө хүний сэтгэлийг зөөлдөг гэсэн утгатай байна тийм. За өгүүлэх утга нь сайн учраас сэтгэл таатай гэж. Өгүүлж байгаа утга нь маш сайхан утгыг одоо хэлж идэг учраас сэтгэлд их таатай байт юм а гэж. За өгүүлэгч үг нь сайхан учраас сэтгэлд нийцтэй гэж. За өгүүлж байгаа утга нь сайхан учраас сэтгэл таатай. Өгүүлж байгаа үг нь өөрөө сайхан байдаг учраас сэтгэлд нийцтэй гэж. Ханцчгүй бэлгээс гардаг учраас алдаагүй цэвэр гэж. За ханцчгүй бэлэг буюу одоо бүхнийг инэрч нэгүүлсэн тэр сэтгэл, оршихуй мөн чанарыг бүрэн төгс таньсан тэр бэлэг ухааны хүчээр гарч байгаа үг учир үгэн дунд нь одоо алдаа мадаг гэж ер нь байдаггүй гэж хэлж байна тийм ээ. За түүт хэрэг дарсан зарилын хүчээр хэрэггүй хүч тийм ээ. За ертөнцид хэлэгдэх үгээр айлддаг хүчээр гигэн гигүүлэгч. За ертөнцид хэлэгдэх үгээр гэдэг нь одоо ертөнцийн хүмүүсийн яг ойлгохт тэр үгээр нь хэлээр нь одоо айлдаж хэлдэж чаддаг учраас гигэн гигүүлэгч буюу одоо тухайн бодгалд аливаа нэгэн утгыг одоо маш тод гигүүлж чаддаг гэж хэлж байна. За муу үзлийг дарддаг учраас яруу тааламжтай гэж. За хүний одоо муу үзэл буюу ямар нэгэн зүйлийг ингээ буруугаар ойлгоцсон, буруугаар таньсан байсан. Тэр одоо үзэл санаа, тэр буруу бодлуудыг одоо тайлж тэр хүнд одоо тайлж өгдөг. Тайлж өгснөөр тэр сэтгэлд нь ингээд нэг тийм занглаа тайлагдаад сэтгэл нь нэг тийм хүлээснээс ингээд тайлагдаад нэг сэтгэл ингээд тавираа тайвширч байгаа юм шиг тийм болдог багч. Тийм учраас би яруу тааламжтай байдаг гэж. За зовлонгоос магад гаргадаг учраас сонсоход таатай гэж. За өгөөсгөгч бусдад няцаагддаг учраас үл чадагдах гэж. За бурхны одоо энэ айлдач буй одоо дээр маш одоо гүн ухаан шаардсан. Маш одоо тийм аливаа зүйлийн одоо логик учир уялдаг маш нарийн одоо ингэж тайлж таньж мэдэж айлдч тийм зарилэг байдаг учраас аливаа нэгэн өөр одоо зүйлд үүсгэгдэж няцаагдах гэж байдгүй гэж бурхны өөрийн одоо тэр айлдж байгаа зарилэг нь бол. За сонссон бүгд баясдаг учраас сонсголонтой яруу гэж тийм. За шунал төргөт нь ерөндөг учраас дөлгөн тайван гэж тийм. Одоо хүний сэтгэлийг тийм маш ингээд бурхнаас ингээд зарлиг айл дөрөнд сонссон бол тийм болчдөг байх юм л да. Сэтгэл санаа нэгтэй дөлгөөн тайван болдог гэж. Ямар нэг юмд шунаж, тачааж, адгадаг. Ядуу тийм зүйлээс байхгүй болчдөг гэж тийм. Байхгүй болчдөг гэж одоо юу юм тэр нь ингээд маш зөөлрч эхэлдэг гэж тийм. Сэтгэл нь тийм тайван дөлгөөн болж эхэлт юм аа. За суртахаалыг аргаар тогтоодог учраас ширүүн бус гэж тийм. За хэн нэг одоо тэгээд байгаа юм л тийм айлгаж сүрдүүлж тэгэж одоо бурхан хэн нэг ном номлодгоо гэж. За бурхан бошоод одоо ингээд хүн болгоны оюун санаанд тааруулсан тийм зарлиг айлддаг байгаа шүү дээ тийм ээ. За бурхан багшийн судар ингээд гаан зүрэг ингээд харах юм бол маш олон янзаар ингээд сургаалуудыг айлтсан. Тэгэхээр тэр нь юу нь хэлээд байна гэхээр тухайн үед таарсан тэр бодгал яг юу хэлвэл тэр бодгалын ухамсарт таарах юм тийм ээ. Яг юу хэлчихвэл тэр бодгал яг одоод нь яг тус болчих нь. Юу хэлвэл энэ одоо энэ буруу бодоод байгаа төөрөлдөд байгаа төөрөгдөл арилгах нь тийм ээ. Яг тэрийг нь одоо олж харж тэрэнд нь тааруулсан зарилын сургаалыг онцтойгоор хайрлаж чаддаг учраас зарилгын ширүүн бус буюу хэн нэгний хүчилсэн гэдэг юм даа тийм биш байт юм аа гэж. Тэр хүнд тэр зарилыг айлдангуут тэр хүн тэрийг нь маш тааламжтайгаар хүлээн авдаг гэж тийм. Нэр ийм байж үү тийм байж үү гэж. Түүнээс хэн нэг одоо айлгаж сүрдүүлж ямар нэгэн байдлаараа ингэж одоо шахамдуулж тийм ээ. Ингэж одоо номыг өрөөс айлддаг гэж. За 14 хэлэн зунлыг ариусгах аргатай
бүдүүлэг бус гэж тийм. За ямар нэгэн одоо алдаа дутагдал хилэнц нүгэл тийм ээ сэтгэлийн одоо муу чанар юу вэ? Тэр бүхнийг ариусгах тэр маш нарийн арга ухааныг хэлж өгч чаддаг учраас одоо тийм бүдүүлэг бус гэж. Бүдүүлэг бус гэдэг нь одоо тийм тэгээ тоом төдий бус юм биш юм аа гэж тийм ээ. Одоо жишээ нь бурхан багш одоо 84,000 цогц сургаал айлтсан гэдэг юм л та. Тэгэхээр 84,000 нэг цогц сургаал гэж яг юу хэлэх вэ гэхээр одоо нэг муу сэтгэлийг дарах тэр арга ухааныг бүрэн дүрэн айлт гаргасан одоо тийм сургаалыг нэг цогц сургаал гэнэ гэж хэлээд байгаа байхгүй. Тэргээр нь харах юм бол бурхан багш бол одоо тэр сэтгэлийг засах 84,000 тийм арга ухааныг айлтсан байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тийм аргыг одоо маш тийм арганд их мэрэгэн байдаг. Тийм учраас одоо бурхны одоо айлтсан зарлиг сургаалт бүдүүлэг бусаа гэж. За 3 хөлгөний шавийг номготоход маш их дөлгөөн гэж тийм ээ. За алгас одоо 3 хөлгөний шавийг өөр үзэл бодолтой шавнарт ингээ номлоход тэдгээр ингээ элдв янзын одоо буруу зүрх асуултууд янз янзын одоо айлтсан зарлиг сургаалын одоо тэр дорой ойлгохгүй тийм ээ. Олон янзын асуулт эсвэл одоо асуулт асуухтаа сөрсөн ч гэдэг юм уу эсвэл одоо яжилсан мэйгтэй ч гэдэг юм уу. Янз янзын юм гарч ирж шүү дээ тийм. Тэр шав ингээд тэр номыг ойлгохгүй байх, бүр ингээд одоо ухаан дутах ч юм уу тэрнээсээ болоод одоо бурхан багш бол одоо тийм зарлиг айлдварыг айлж явахдаа тийм маш их дүлгөөн байт юм аа тэр айлдж байгаа одоо зарлиг айлдварууд нь. За алгасар сатаалын ерөндөг учир чихэнд чимэгтэй гэж тийм ээ. За даяаны амгалан үүсгдэг учир бие амраана гэж тийм ээ. Нөгөөсөндөө бурхны зарлиг бол ингээд хүнийг өөрийг нь өөрлүүлэн өөрийг нь өөр рүү чиглүүлдэг гэж тийм ээ. Тэгээ бурхан багшийн тэр зарлиг сургаалууд ер нь тийм байдаг байна л да. Ингээд тэднээс ингээд сонсоод бодоход хүн яг ингээд өөрийнх нь дотоод ертөнц рүү орж эхэлдэг гэж тийм ээ. Тэгээд эхлэхээр алгасар сатаарл энэ тэр ухамсар оюун бодол нь гадагшаа сатарч алгасардаг. Тийм байдал нь багасдаг. Тэгээд тэрхэр дотоод оюун санаандаа тэр одоо анхаарал төвлөрөл санамсар мэдэмсрийн чадвар ахидаг учраас даяаны амгаланг амсах тэр чадвар нь ахидаг гэж тийм ээ. Тийм учраас бурхны зарлиг бол чихэн чимэгтэй бие амраана гэж. За уламж үзэхэн баяслалыг үүсгэн сэтгэл цэнгүүлнэ гэж. За уламж үзэхэн баяслалыг үүсгэн гэдэг нь одоо аливаа зүйлийг одоо учир шалтгаан аливаа зүйлийн тэр цаад мөн чанарыг ухаж таниулж айлддаг учраас уламж үзэхүй буюу хүний одоо бэлэг ухааныг цэнгүүлдэг. Бэлэг ухааныг ингэж одоо тэлдэг гэж тийм ээ. За эргэлзээ танилзээ тайлдаг учраас сэтгэл амраана гэж тийм ээ. За буруу бодол мэдээгүй арилган одоо баясхан баярлуулагч. Бүтээх үед харуусл төрдөггүй учир бүрэн инлэлэг өгч тийм ээ. За бурхны дээр зарлиг сургаалыг одоо бид нар одоо даган биелүүлж бүтээснээр ямар нэгэн хожим нь одоо харуусах тийм одоо сэтгэл төрдөггүй гэж тийм ээ. Үнэхээр одоо тэр бурхны зарлиг айлдварыг яг чи ингэж бүрэн сайн таниад ойлгоод хэрэгжүүлээд ингэж явах юм бол ирээдүйд өөрт нь тийм инлэл бий болдгоо гэж тийм ээ. Харин улам сэтгэл оюуны хувьд улам одоо амар амгалан баяр баясгалаар дүүрэж явцдаг гэж. За сонссноос үүдсэн бэлэг ухааны хөдөлчих суурь бүхэнд таниулагч гэж тийм ээ. За хүний одоо бэлэг ухааныг ингээд тийм цогц болгож өгдөг гэж тийм ээ. За санснаас үүдсэн бэлэг ухаан хөдөлчих суурь тийм мэдүүлэгч гэж. За мөн одоо хүний бэлэг ухааныг маш тийм цогц болгож өгдөгэн дээр цогц бусны дээрээс аливаа зүйлийг одоо бүрэн дүрэн одоо таних авах чадварыг хөгжүүлдэг гэж тийм ээ. За номыг нууж үзүүлдэг учраас маш их тодорхой гэж. За бурхны зарлиг бол тийм байдаг гэж тийм ээ. Аливаа зүйлийн утга санааг одоо нууж далдалж буюу тэрийг одоо хэлэхгүй
хин нэгэнд одоо ямар нэгэн одоо номын утгыг тэр зарлиг айл дураараа хэлэхгүй те ингээд нуугаад ингээд явдаг учраас бурхны зарлиг дотор одоо номын утга одоо бүрэн дүүрэн хэлэгддэг учраас маш тодорхой байт юм гэж. Өөрийн тусыг бол баясдаг сайн баясгагч ч тийм үү. За олоог өөрөө олоход хүсдэг элтэд туршуулагч. За хин нэгэнд одоо зарлиг сургаал айлтахад одоо ямар нэгэн бодгалын өөрийн дотор олж чадаагүй тэр дотоод сэтгэлийн тэр одоо ухамсарын тэр одоо өөхөндө хөгжил дэвшил гэдэг юм аа тийм үү. Тэр дотоод сэтгэлийн тэр одоо мум арилгаж, ариусгаж чадаагүй өөрийн дотоод сэтгэлийн тэр алдаа дутагдал тэрнээс салсан одоо дотоод сэтгэлийн тэр эрдэм юу вэ тэр бүхнийг одоо олоогоо олохыг чин сэтгэлээс нь одоо хүсэл эрмэлзэл төрүүлдэг учраас элтэд туршуулагч гэж тийм. Та санаанд багтамгүй утгыг үзүүлж бүхнийг танилцуулагч. Та санаанд багтамгүй утгыг үзүүлдэг гэж тийм. Бурхны зарлиг гэдэг бол хүний одоо санаа савнд багтахгүй тийм гүн нарийн одоо утга ухаануудыг хүнд одоо ойлголдог учраас бүхний танилцуулагч гэж тийм. За санаанд багтамгүй утгасыг үзүүлдэг тийм мэдүүлэгч. За бүхнийг танилцуулагч, тийм мэдүүлэгч гэж хоёр үг яваад байна шүү дээ. За бүхнийг танилцуулагч гэдэг нь тэр хүнд нэг өсөндөө бүхэндээ ойлгуулдаг гэсэн үг тийм ойлгуулдаг. Тийм мэдүүлэгч гэдэг нь одоо бид нар ингээд ямар нэгэн зүйлийг ойлгоцсон мөртлөө яг тэрийг ингээд бүрэн дүүрэн өөртөө ухамсарлаж авч чаддаггүй тийм төлөв байдаг байна л тийм ээ. Одоо бид нар ингээд за уурж болохгүй гэдгийг ойлгочдөг тийм ээ. Уурж болохгүй юм байна шүү. Уур гэдэг чинь ийм гэмтэн юм биш үү, ортой юм биш үү гэдэг ойлгоцсон байдаг мөртлөө яг тэрийг ухамсарлаж чадаагүй байдаг учраас нэгсэндээ бид нар ингээд уурж болохгүй гэдгийг мэдээд идэг мөртлөө өөрөөрхөө уурлаад идэг гэж тийм. Нэгсэндээ тэрийг ингээд өөрийнхөө мах цуснд шингэтэл ингэж ухамсарлаж чадаагүй байдаг гэж тийм. Тэгэхээр эхлээд бид нар юмтай танилцж юмыг ойлгох нь дараад нь тэрэн дээр ингээд одоо ажиглал шинжилэл хийгээд тэрийг бүрэн дуран ясмахандаа шингэтэл ухамсарлаж ухаж таньж авдаг байх. Тэр бурхны зарлиг бол тийм гэж. Хүний санаа савнд багтамгүй одоо үйл өөр хоосон чанар юмсын тэр хүний нүдэнд 5 мэдрхэд үзэгдэж баригддаггүй тэр нарийн төлөвийн зүйлүүдийг буюу санаа савнд эглийн одоо санаа савнд багтамгүй тэр зүйлийг таниулж ойлгуулдаг. Таниулж ойлгох төдийч тэрийг одоо бүрэн дуран ухамсарлаж ухааруулж чаддаг гэж тийм. За хуурамгүй ухаантай харьцлахгүй учраас зохистой гэж. Ер нь бол одоо ингээд яг ингээд логик ухаанаар логикоор учир шалтгаанаар ингээд бодох юм бол ямар ч юм учир шалтгааны төөрөгдөл буюу одоо тийм уялдаа холбоо байхгүй тийм зүйл байдаггүй учраас их зохистой байдаг гэж. За шавийн оюунтай тохирох учраас уялдсан гэж. Өнөөсөндөө бурхан багш л одоо тэр шавд одоо жишээ нь тэр хоосон чанарын сургаалыг ойлгохгүй шавд хоосон чанарыг айлдаад тэр шав хүлээж авахгүй. Тэгэхээр тэр шавийн ухамсартаа уялдахгүй шүү дээ нөгөө айлдж байгаа зарлиг сургаал нь. Тэр нөгөөсөндөө тэр шавийн ухамсарыг бүрэн дүүрэн таньж ойлгож мэдэрч чаддаг учраас тэр үндсэн дээр тэр зарлигаа айлддаг учраас шавийн оюунтай уялддаг гэж тийм ээ бурхны зарлигаар. За өгүүлбэр нь өгүүлэгт хүн хэрэгтэй. За бурхны одоо айлдж бүх өгүүлбэрүүд нь бүх айлдж сургаалууд нь нэг үг нь хүртэл явна цаана тодорхой нэгэн өгүүлэгт хүн тодорхой нэгэн зорилготой байдаг гэж. Тийм учраас одоо давтсан гимгүй гэж тийм ээ. Нэг маа ингээл давтаад муршаад байдаг тийм зүйл бурхны зарлагт төдийлөн байдаггүй гэж тийм. За муу өгүүлэгчийг арслангийн архилт адил мохоогч гэж тийм. За зааны дуу адил учир авгаа их гэж. За луун дуу адил учир сүрлэг гүн гэж. За лусын хааны дуу адил сонсгож зохистой гэж. За генарын уянгалаг дуу адил машинд яруу гэж. За генари гэж одоо нэг тийм амтан байдаг байна. Тийм дээр одоо тэнгэрийн
одоо том тэнгэрүүдийн хажууд одоо дуу дуулдаг тэнгэрүүд гэж байдаг байна л тийм ээ. Одоо тэнгэрүүдийг баясгагч одоо дууч тэнгэрүүд гэж. Тэднээс одоо генара гэдэг. Маш одоо тэнгэрүүдийг баясгадаг маш сайхан уянгалаг хоолойтой тийм амьтад байдаг байна л. Тэднээс тэр уянгалын нарийн сайхан хоолой мэт тийм дуу хоолойтой байдаг учраас маш их яруу гэж. Хурц бөгөөд уянгал өгчөр галбинган ашигдуу адил гэж тийм ээ. За галбинга гэдэг шоу байдаг байна. Тэр шоу бол одоо өндгөн дотроос дуу нь ингэж уянгалж маш хурц сонсогддог гэж тийм ээ. За тэрэн шиг гэж л дээ бурхны одоо зарлиг бол. Тийм учраас ингээд одоо энэ дөр бол одоо юу хэлж ийм нэхэр одоо ингээд хоёр ханны цаан суудсан байсан ч гэсэн бурхан чи үнэхээр тэр бурхны зарлигийг сонсоё гэсэн чин одоо хүсэл эрмэлзэл сүсэг бишрэл байгаад чиний зүгээс тэр сонсох хүсэл эрмэлзэл байгаа. Бурхан үнэхээр чам тэр номын сургаал айлтгээд айлтахад хоёр ханны цаан байсан ч гэсэн сонсогдд юм аа гэж тийм. Бурхны зарлигийг сонсож чадд юм аа гэж. За алс хол сонсдох учраас эсрэнгийн дуу шиг адил гэж тийм. За үлзийтэй үг ундрах учраас гургалдаан ашиг дуу адил гэж. За хинч үл хэтрэн зөрчдгөө учраас хоромстын ашиг дуу адил гэж. За бурхны зарлигийг одоо сонсоод ойлгоцсон хүнд бол яах нь тэр бурхны зарлиг сургаалыг зөрчих. Тэр бурхны зарлиг сургаалыг одоо огоорч үл хэрэгсэх. Тийм ухамсар хүнд өөрт нь үүсдэг учраас бурхны зарлиг гэдэг бол одоо Тэнгэрийн хаан хормостын одоо зарлиг мэт тийм байт юм аа гэж. За бусдаас ялгуулсан учраас Хэнгэрийн дуу адил гэж тийм ээ. За бусдаас ялгуулсан гэдэг нь одоо бусад одоо ямар ч хүний тэр зарлиг сургаалаас илүү одоо ялгуулсан буюу илүү онцгой тийм байдаг учраас Хэнгэрийн дуу адилаа гэж. За магтахад омог эстэр учраас их хэрхэлгүй гэж тийм ээ. За бурхны зарлигийг одоо өөрт нь ингээд бурхны эрдмийг одоо магтаад хичнээн одоо хэлсэн ч гэсэн бурханд өөрт нь тийм омог бардам сэтгэл төрдгөө учраас сэтгэлэн төрөхгүй учраас эргүүл одоо зарлиг альдуулахад одоо их хэрхэл өрөөсөө мэдрэгддэг гэж. Мууснаар үл мохон готрохт бол нам болдоггүй гэж. За бурхныг одоо хэн нэгэн олноор ч бүгдээр ингээ муулаад дарамжлаад мохон гутаалаач гэсэн одоо бурхны зарлиг бол дараад нь ингээ зарлиг сургаалаа айлтахтаа тийм нэг тийм жоох өөртөө итгэлгүй ч гэдэг юм тийм нэг тийм дуу хоолой жоохон нам дорой болцсон ч гэдэг юм тийм маягаар зарлиг сургаалаа айлтдаг гэж тийм. За дуун шасртай нийцдэг ба 3 цагийн юмсыг иш үзүүлдэг учраас дуу бүгдийн араас оршдог гэж тийм. За дуун шастртай нийцдэг. За аливаа нэгэн үгийг хэлэхдээ яг тэр өгүүлбэр зүйн дагуу айлдж чаддаг гэж тийм. Ямар нэгэн тэр айлдар зарлиг сургаалыг айлдж явахдаа өгүүлбэр зүйн дагуу айлддаг учраас дуун шастртай нийцдэг. За 3 цагийн юмсыг иш үзүүлдэг буюу өнгөрсөн одоо ирээдүйн цагийн одоо бүх юмсыг одоо таньсан байдаг учраас одоо 3 цагт болсон юмсыг одоо шавьд одоо иш үзүүлж буюу одоо зөгнөж айлдах чадвар байдаг учраас за дуу бүгдийн араас оршдгоо гэж байна. За мартаг нь айлдахгүй ба үгийн дайвар нь доротх болон эс тасрах бол үгийн дайвар нь төгс гэж байна. За шавийг номогдоход бүхэнд оршдог учраас бүрэн төгс гэж. За бурхны зарлиг сургаал бол тэр шавийн сэтгэлийг хэрхэн яаж одоо тэр нясан насын хүлээснээс ангижруулах уу гэсэн тэр одоо арга ухаан бүхнийг бурхны зарлигаас гардаг учраас одоо бүрэн төгс юм аа гэж. За бусдаас үл эмэх учраас мохошгүй гэж тийм. За олз хүндлэж шунам дорой болдгоо учраас дорд үл болох гэж. За нэгсэндээ бурхан ингээд одоо зарлиг альдар айлдж явахдаа ямар нэгэн одоо олз хүндлэл ашиг хонжоо хараад тийм ээ. Тэргээр одоо зарлиг альдар айлддаг учраас бурхны зарлиг бол дорд үл болно буюу үн цэнэ алддаггүй гэж хэлж байна. Үн цэнэ алддаг. Одоо бид нар тэгэн штэ тийм ээ. Эхлээл жилчгтэйхэн сайхан юм ярьж сүүлдээ ингээд хин нэгэн
жоохон илүү их мөнгө өгөөд ч гэдэг юм уу, хэн нэгэн илүү хөндлөөд ч гэдэг юм, эсвэл өөрт нь ашиг хонжоо харсан тийм тохиолдолд ингээл хүмүүс ингээд ялгуурлаж гэж харьцаад байх юм бол тэгээд ирэхээр сүүлдээ тэр хүний хэлж байгаа үг нь үн цэнэ алдаж эхэлдэг гэж тийм үү. Тэгмээ дордвол болно боيو үн цэнэ алддаггүй гэж. За номлохгүйгээр алжааж өөсөх үгийн учраа маш их баясгалана гэж тийм үү. За бурхан бол одоо ингээд зарлиг сургаалаа айлдаж яхад тэр амьтныг одоо асар их энерч нөгөөссөн тэр амьтны энерч нөгөөсөж байгаа учраас тэр амьтныг одоо зовлонгийн шалтгаанаас зовлонгоос одоо аврыг гэсэн чин хүсэл эрмэлзэл байдаг учраас тэр амьтныг тэр амьтны тэр муу сэтгэлийг засах одоо ном сургаал үргэлж айлдж идэг учраас тэрэндээ одоо асар их тийм сэтгэлийн баяр баясгалтай байдаг гэж тийм ээ. Тийм учраас эзээч одоо хичнээн номыг айлдсан ч гэсэн өсдөггүй гэж алжааж өсдөггүй гэж. За ухааны орон бүгдэд мэрэгэн учир түгээмэл гэж тийм ээ. За ухааны орон бүгдэд одоо хамаг одоо мунхарлан тайлагдсан байдаг учраас бурханд бол одоо ингээд зарлиг нь түгээмэл буюу одоо бүхий л одоо тэр ухааны оронд төгсөн байдаг гэж тийм ээ. За бүхний гориллыг хангах буюу хүссэн хэрэгээ төгсгдөг учраас багтаагч гэж тийм ээ. За багтаагч буюу одоо ингээд маш том одоо зорилго агуулгыг өөртөө багтаадаг гэж тийм ээ. Бусдын одоо гориллыг хангах тийм гайхамшигтай том агуулгыг хүссэн хэргийг төгсгдөг буюу альва нэгэн бодгалын одоо даруйдын ойрын болоод алсын хүсэл эргийг бүтээдэг учраас тийм одоо маш одоо авгаа том одоо утга санааг өөртөө багтаадаг учраас багтаагч гэж хэлж байна тийм ээ. За үргэлжлэл нь үл тасрах учраас үргэлж орших гэж тийм ээ. За элдв болон нэр үг үсгийн үднээс айлддаг учраас уялдаатай гэж тийм ээ. За ингээд хичнээн одоо олон янзын нэр үг элдв янзын одоо үг аваа маш олон янзаар одоо сургаал айлтсан ч гэсэн тэр хэлж байгаа үг болгоны уялдаа нь эзээч одоо юу болдгоо гэж тийм ээ. Одоо замхардгүй буюу бүх хэлж байгаа үг нь тэр нь уялдаатай байдаг гэж. За нэг зарлагт нь олон аялгууд оршдог учраас аялгууд бүрэн төгсгөж. Нэг өсөндөө ингээд бурхны зарлагыг ингээд сонсоход одоо аялгууд төгс байдаг гэж хэлж шүү дээ тийм ээ. Маш тийм чихэнд сонсголонтой зөөлөн одоо сонсоход ингээд сэтгэл их тийм сайхан тайвширдаг тийм ээ. Тэгээд дээрэс нь яруу тод гэдэг ингээд ирэхээр аялгууд бүрэн төгсгөж хэлж байна тийм ээ. За нэг үгнээс олон утга ойлгогддог учраас ухааныг цэнгүүлэн ханаадаг гэж тийм ээ. За тангаргалсан утганд онож бодох учраас сайшаалтай гэж. За тангаргалсан утга буюу яг өөрийн хэлэх гэж байгаа. Би чамд энэ утгыг ойлгуулъя гэж зориод хэлэх юм бол яг тэр утгаа бүрэн дүрэн одоо онсон тэр утгаа бүрэн дүрэн гэж одоо ил гаргаж ирсэн. Тэр хүний альва нэгэн бодгалын одоо сонсохыг хүссэн тэр одоо хүний одоо сэтгэл оюунд буутал нь таниулж чаддаг учраас сайшаалтай гэж. За цагтаа найралддаг учраас үл хөврөх. За цагтаа найралддаг гэдэг нь одоо юу гэж байна л тийм ээ. За бурхны зарлиг бол ингээд яг л ингээд одоо хөвршгүй үнэн юм а гэж байгаа байхгүй. Хөвршгүй үнэн. Цагтаа найралддаг. Цагтаа найралддаг гэдэг нь юу гэж нэхэр одоо ирээдүйг бошиг болгоод үзүүлсэн сургаал нь бол яг ирээдүйд яг л хэлснээр дагуу яг л тийм болдог гэж тийм. Ямар нэгэн бодгалд тэр одоо сэтгэлийг нь одоо засан өөрчлөх тэр зарлиг сургаалыг яг тэр бодгалд өөрт нь зориулаад хэлэхэд яг л тэр бодгалд өөрийнхний гмийг нь яг тодорхойлоод хэлэхэд яг тэр бодгалд яг тэр гм нь яг л байж идэг гэж. Тэр гмийг нь засах арга ухааны айлдад өгөхөд тэр арга ухааны яг л тэр гмийг нь засах утган дээр буудаг найралддаг гэж. Тийм болохоор бурхны зарлиг бол үл хөврөх буюу маш үнэн байд юм а гэж хэлж тийм. За яаран сандарч үл айлдах учраа аядуу тайван гэж. За бурхны тэр одоо айлдж байгаа зарлиг сургаал бол ингээд бурхан ингээд альва нэгэн аль дээрээ айлдахдаа одоо яарч адгалсан байдлаар ингээд зарлиг сургаалыг ерөөсөө айлддаггүй гэж.
За ойр болон хол нөхд нь адил сонсох учир бүхэн сонсогддог гэж. За ингээд одоо бурханаас ингээд 100 хүн ном сонсчлаа гэхэд яг ингээд өмнө сууж байгаа яг бурхны одоо яг хамгийн урд сууж байгаа хүн, хамгийн ард сууж байгаа хүн хоёрт яг ижил сонсогддог гэж тийм. Тийм учраас бүхэн сонсогддог гэж. Тэгэхээр юм тийм хоолоноос гарч байгаа тэр дуу аваа маш хүчтэй гардаг байна шүү дээ. Одоо дээрүүдийн том унздууд байсан байгаа шүү дээ. Ногттой унзд гэж байсан байна. Ногттой унздууд яадаг юм гэхээр ингээд яг ингээд хурал эхлэх гал хоолгоо ингээд одоо өндөрсгөл уншаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд ногт зүүхгүй бол тэр хоолойныхын дөргөлтөнд нь ирүүн малтарчдаг гэж тийм ээ. Эсвэл ингээд одоо мандал зандал өргөж явах тэр мандал руугаа хараад ингээд уншингууд тэр хоолойноос гарч байгаа тэр дууныхын тэр авианыхын хүчтэй дөргөлтөнд нь тэр мандлын арваанууд ингээд дөргөөд доошоо ингээд унаад байдаг гэж тийм ээ. Тийм умздуудын тийм хоолой тийм асар хүчтэй байдаг байна. Тэрэн шиг дээр бурхны зарлиг бол тийм хүчтэй байдаг гэж тийм амнаас нь гарахтай тийм маш хүчтэй инерцээр долооноо гардаг учраас хамгийн урд сууж байгаа хамгийн хойно сууж байгаа хоёр хүнд бол ерөнхийдөө яг л нэг ижлэх юмсаа сонсогддог юм а гэж хэлж байна тийм. За шунлыг амирлуулагч, уурыг амирлуулагч, мөнхгийг амирлуулагч, шулмын өмгийг ялдаг учраас шулмын өмгийг гисгэгч. За ертөнцийн утга бүхний жишээ ном болгодог учраас байдал бүхний дээд төгөлдөр гэж тийм. За ертөнцийн утга бүхний жишээ болгодог. Одоо яг үнэхээр одоо сэтгэлд нь ном төрсөн хүнд бол ингээд ертөнц тэр чигтээ номын жишээ болж орогддог гэж байна тийм үү. Одоо мөнх бусыг ухаарсан хүнд бол ингээд энэ ертөнцид харагдаж байгаа бүх юм мөнх бусын жишээ болж харагддаг гэж тийм үү. Тэр бурхан ингээд ном сургаал айлдахдаа энэ ертөнцийн бүх юмыг номын утганд найруулж жишээ болгон айлдахдаа асар мэрэгэн байдаг гэж тийм үү. Тийм учраас байдал бүхний дээд төгөлдөр буюу байдал бүхэн гэдэг нь энэ ертөнцид оршиж бүх юмыг дээд төгөлдөр буюу одоо дээд номын утгатай холбохтой мэрэгэн гэж тийм ээ. Одоо бурхны одоо лагшингийн 64 эрдэм ийм байд юм а гэж одоо айлдж байна тийм ээ. За тэгээд харин бол одоо энэ бурхны энэ одоо 32 бэлэг 80 лагшин найраг лагшингийн одоо 80 найраг. За энэ одоо зарилгын 64 эрдэм. За энэ бүхнийг одоо хүн болгон хардаг уу, хүн болгон сонсдог уу хэрэггүй гэж тийм. За үйл ариуссан тийм бодгал бурхны одоо тэр 32 бэлэг 80 лагшин найраг 64 эрдэмийг сонсож харж чаддаг гэж. Үйл нь ариуссан. Үйл нь ариусаж чадаагүй хүн бол бурхныг яг тэр 32 бэлэг 80 лагшин найраг зарилгын 64 эрдэмтэйгээр нь ерөөсө харж чаддаггүй гэж тийм. Одоо жишээ нь бурхан багшийн хажууд одоо бурхан багшийн хажууд одоо хоёр бараа болгоч байсан байна тийм ээ. Эхний бараа болгоч нь бол либи гарма гэдэг. За либи гарма гэдэг одоо тийм бараа болгоч байсан. Тэр бол одоо бурхан багшийн хажууд 24 жил бараа болсон гэж. Тэр бурхан багшийн хажууд 24 жил бараа болохдоо бурхан багшаас нэг ч эрдэм харж чадаагүй гэж тийм ээ. Нэг ч эрдэм хараагүй. Тэр хүн бол одоо маш их тийм атгал ихтэй. Бурхан багштай маш их тийм атаархалж мөчөөрхөлцдөг. Тийм хүн байсан байгаа юм. Бурхан багш хамаатан тийм хүн тийм ээ. Одоо Девдад бол бас тийм байгаа шүү дээ. Бурхан багштай маш их тийм атаархалцдаг. Бид хоёр нэг ухсааны нэг язгуурын хүмүүс. Хоёулаа эзлэхийн язгууртай хүмүүс. Тэгэхэд энэ одоо сэтгартаа ийм болоод хахад би яад ийм болж чаддгүй. Гэт ингээд бурхан багштай одоо атаархалцаад мөчөөрхөлцөө тэгээд явааддаг. Зэрэг лигби гарма гэдэг тэр хүн бол одоо бурхан багшин дэргэд 24 жил болохтой өргөлж одоо бурхан багшийг муулдаг байсан байна тийм. Бурхан багшаас ном сонсох гол ирсэн хүн болгонд л ерөөсөө бурхан багшийг муулдаг. Бурхан багштай харьцахтай маш тийм
юу харьцдаг тийм ээ. Одоо тийм дээрэнгүүгээр харьцдаг тийм ээ. Загнадаг. Заримдаа одоо бараг зохих нь холбоочдөг тийм. Тэгж тэмдэглэгдсэн байгаа юм л асуудал дотор л тийм. Тэгээ нэг өсөндө тэр асар их атгаг ихтэй юм болгоныг сөргөөр боддог тийм ээ. Хүний хийсэн үйлдэл болгоныг нэг тийм сөргөөр боддог. Юм болгоныг дандаа тийм сөрөг талыг хардаг. Тийм нэг атгаг ихтэй муу санаатай хатаархал ихтэй тийм шавнарт л Бурхны эрдэмээс харагддаг байна. Бурхны эрдэм байтугай зөвөр эгэлжирийн хүний тэр сайн сайхан чанарч харагдахгүй гэж тийм. Тэр хүн бол одоо хин нэгний сайн сайхан чанарыг харъя гэвэл өөрөө тэр сайн сайхан чанарыг харж чадах тийм юу байх хэрэгтэй байна. Үүлийн түүтгэрээ арилгах хэрэгтэй байна. Үүлийн түүтгэр буюу оюун санааныхаа тэр муу мухай атгаг бодлууд арилгах. Тэр атгаг бодлуудыг юу бий болгоод тэр асар хүчтэй дадал хэвшил бий болгоод. Тэр дадал хэвшлээ буюу урд урдаас хураасан тэр дадал хэвшлийг бий болгосон тэр нүгэл хилэнцээ намжил сурах хэрэгтэй гэж. Тэгсэн цагт тэр одоо тэр өөрт бий болсон тэр юмны дандаа мууг хардаг, муухай юмд маш их атгагаар ханддаг. Тэр чинь бол биднээс урд насанд гэмүү урдын цагт хураасан нэг тийм маш их муу үйл байгаад байна шүү дээ. Дандаа юмыг муугаар харах, юмд атгаглах тийм нэг одоо тийм дадал хэвшлийг маш их дадуулсан. Тэргээр маш их хилэн сураацсан тийм. Маш их хилэн сураацсан байгаа учраас тэр одоо юу маш чадварлаг болсон, чадамгаа болсон. Тэр нэг атгаг нь юмыг одоо муугаар хардаг нь тэр нэг маш чадамгаа болсон байдаг. Тэргээр хилэнц тийм хүчтэй хораагаагүй байсан бол тэр нь тийм чадамгаа болохгүй гэж байгаа юм л тийм. Хилэнц гэдэг бол одоо тэр муу сэтгэлийг улам чадамгаа болгоод иддэг. Яг зөвхөн хүн ингээд зарим үед ингээд нэг тийм төр зуурын тийм нэг дадал хэвшил, төр зуурын нэг хүчтэй сэтгэл хөдлөлөөр аливаа нэгэн зүйлийг хардаг нэг тийм зүйл байдаг байна л да. Тэр бол ингээд засаад их хялбар. Зарим зүйлүүд ингээд зарим хүний муу чанарууд бол засахад маш хэцүү байдаг тийм ээ. Тэр чинь юу гэхээр тэр муу чанараа маш чадамгаа болгоцсон гэсэн үг. Бүр ингээд чадамгаа болгоод өөртөөгөө бүр ижилдүүлээд тэрнтэйгээ бүр ижил дасал болцсон гэдэг шиг тийм болцсон байдаг. Ягаад тийм болцсон гэхээр тэр чинь тэрийг тийм болтол нь чадамгаа болгож, тийм болтол нь ижил дасал болгож хийсэн нүгэл хилэнц байгаа учраас тийм болчдөг байна л. Тэгэхээр бид нар тэр Бурхны сайхан чанарыг энэ эрдэмүүдийг харах байтугай зүгээр эгэлжирийн зүгээр хажууд байгаа хүнийхээ сайхан чанарыг харахад биднээс шалтгааллах зүйл байна шүү дээ тийм ээ. Биднээс шалтгааллах зүйл байдаг байна. Тэрэн шиг үйл хариуцна гэж тийм байдаг байна л. Үйл хариуцсан хүн бол тэр Бурхны эрдмийг харж чадна гэж. Үйл хариуцааг бол Бурхан байтугай хажууд байгаа хүнийхээ эрдмийг харж чадахгүй гэж байна. Тийм болохоор энэ Бурхны эрдмүүд бол үйл хариуцсан хүн харагддаг байна гэж. Тэгэхээр хүн бол сэтгэлээ тийм дандаа юмны одоо мууг хардаг. Юмыг дандаа тийм атгах сэжгээр хардаг. Хэн нэгэнд татаархсан, хэн нэгэнд омогдсон тийм сэтгэлээр аливаа зүйлийг харж болохгүй л ахна л. Тэгээд хараад эхлэхээр л бид нэр тухайн зүйлийг яг байгаагаар нь хязгаарч харж чадахгүй гэж тийм үү? Тухайн зүйлийг байгаагаар нь хязгаарч харж чаддгүй юм байна л. Байгаагаар нь харж чадахгүй үед байгаагаар нь харж чадахгүй бол тэгэл мунхаглал одоо төөрөгдөл бий болно, мунхаглал бий болно. Тэгээд ирэхээр л одоо нөгөө мунхаг бий болчихж байгаа учраас өөрөө ирэхгүй туйлширч эхэлнэ гэж тийм ээ. Нэг бол шунана, нэг бол уурлна. Нэг бол үл хэрэгснэ гэж тийм ээ. Үл хэрэгснэ. Бүр хязгаарч тоохгүй болно гэж тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ ингээд тийм үйл хариуцна гэдэг чинь нэг тийм өөрийнхөө дотор сэтгэлээ засах хэрэгтэй байна. Тэр дотор сэтгэлийг
дотор сэтгэлийн тэр алдаа дутагдлыг засах хэрэгтэй байна. Тэр алдаа дутагдлыг улам чадварлаг болгоод байгаа тэр нүгэл хилэнцүүдийг намжлах хэрэгтэй байна тийм ээ. Тэгж байж нүгэл арьсдаг байна л. За тэгээд өнөөдрийн хичээл маань ингээд нэгсэндээ өндөрлж байна. За тэгээд одоо бурхны лагшинд бол одоо 112 эрдэм байх нь шүү дээ тийм ээ. 80 лагшин нариг 32 бэлэг эдгээр нэлээд одоо ингээд 112 эрдэмтэй. Зарлиг нь бол 64 эрдэмтэй гэж тийм ээ. За бурхны одоо таалал бол одоо гайхамшигтай шүү дээ тийм ээ. За таалал бол одоо бодмөрийн зэрэг дээр л гарсан тийм ээ. Тэр дөрвөн чанар бол одоо бүрэн төгсөж имсэгдсэн байдаг гэж. Одоо ямар ч амьтныг бусдыг одоо бүгдийг ижил тэгш хайрлаж чаддаг тийм ээ. Бүх амьтныг ижил тэгш хайрлаж чаддаг. Бүх амьтныг хайрлаж байгаа тэр хайранд бол ингээд их багын ялгаа ерөөсөө байдаггүй гэж тийм ээ. Ойр хоолын ялгаа ерөөсөө байдаг гэж. Нэгт хоёрт бол ингээд бурхан бол ингээд таалал нь бол ингээд оршихуун мөн чанарт мунхрад байдаггүй учраас оршихуун мөн чанарт мунхрад байдаггүй учраас арган дэмэргэн гэж байгаа тийм ээ. Арган дэмэргэн. Тэгээд гуравт нь болохоор ингээд амьтны сэтгэлийг өөрийн алган дээр тавьсан тэр зүр үржимсийг харж байгаа мэт тийм ээ. Гадна талын харахад дотор тал нь харагддаг гэдэг шиг. Хүнийг харсан бол тэр хүнийг хараад дотор сэтгэлийг нь бүрэн таньж мэдэрч чаддаг учраас бурхан бусдын сэтгэлийг таньж мэдэх чадвар өндрөө гэж тийм ээ. За тэгээд дээрэс нь бусдад туслахдаа алагчаалж бусдад тусалдгүй гэж тийм ээ. Тэр бурхны одоо тэр тааллын эрдэм гэж нэг ийм нэгсэн дөрвөн эрдэм дотор ороод ирдэг байна л. Энэ дөрвөн эрдмийг яг ингээд таниад авах юм бол тэр бурхны тааллын эрдмийг бүрэн ойлгоно гэж тийм. За тэгээд лагшингийн 112 эрдэм, зарлигийн 64 эрдэм байдаг. Нөгөөсөндөө бид нар ингээд төгсгөөр нь буюу ухамсарын дотоод ухамсар оюуна алдаа дутагдлаас ухамсарын алдаа дутагдал, ухамсарын гим нясанаас энэ бүхнээс бүрэн төгс салсан үед лагшин зарлиг таалал 3 буюу биехийн сэтгэл 3 ийм агуу эрдэнэтэй болж хөвсөн орчлогддог юм гэж хэлж байна. Тэгэхээр бурхан бол одоо ийм лагшин зэрэг таал нь ийм гайхамшигтай эрдэм хэрэгшсэн байдаг учраас аврал болохгүй байх аргагүй юм аа гэж тийм. За тэгээд өнөөдрийн хичээлийг ингээд өндөрлөе доо. Тэгээд анхаарал тавьж сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Асуулт байна уу? Асуулт байвал асуугаарай. Төгсгийгэрсэн бурхан бүр ийм тодорхой төвчнийг эрдэмтдтэй гахав. Төгсгийгэрсэн бурхан бүр одоо нөгөө 32-ыг юу вэ? 32 бэлэг 30 бэлэг нарийн тэг бүгдээрээ байна гэж үзсэн. Бүгдэнд нь байгаа юу? Тэг бүгдэнд нь байгаа гэж. Тэгээ шавнырын онцлогоос болж өнгө мөнгө нь өөрчлөгдөх тохиолдол байна гэж байгаа юм л да тийм ээ. Тухайн бурхны өөрийнх нь одоо бариллахтай одоо бурхан болгон өөрөөсөө бариллахтай тийм шав байна гэдэг ба шүү дээ тийм ээ. Тийм учраас ингээд
одоо манал бурхан бол хөхөнгөтэй байна гэдэг нь одоо манал бурханы өөрийн барилгатай шавнар нь л яг тэр манал бурханы хөхөнгөтэйгээр харах тийм ухамсарын тийм одоо юу юм те чадвар нь илүү байгаад байна гэдэг ч юм те. Тэр үднээс бол манал бурхан бол шавнарын сэтгэлд хөхөнгөтэй болж бууж харагдана гэж тийм ээ гэдэг ч юм. Яг тийм нэг өнгө мөнгөний хувьд нэг жоохон ялгаанууд гарч ирэх юм тийм ээ шавийн зүгээс хамаараа. За тэгээд нэг олон мотортой болж харагдах, олон явууртай болж харагдах энэ төр бол ингээд тухайн шавнырын харах одоо тэр ухамсарын өөрийн одоо биений энэ одоо хий судал одоо тусал энтэй баригдсан ухамсарын өөрийнх нь тэр нэг одоо шүтэлцэл байдаг бахан л т. Тэрнээс болоод шавнар ингээд бурхнуудыг өнгөн янз янзаар хардаг, лагшин одоо мотор тэргүүн ингээд олон цөөн янз янзаар харах тийм тохиолдлууд байна гэж тийм. Өсөө энэ төрөвчийн хичээл дээр гарсан шүү дээ. Ухамсар нь бол хийн төлөвтэй гэдэг. Тэгээд хийн төлөвөөр дагуулдаг гэж юм л дагуулдаг тийм. За тэр хийн төлөв гэдэг нь бид нар ингээд юу яадаг ч бас хийн экстрем эслэ гэдгээс өөр юм адилхан юм. Ер нь бол яг бид нар хийн экслэ гэдэг байгаа чинь яг бүдүүн төлөвний. Тийм ухамсарын хий гэдэг чинь нарийн төлөвдөө очих нь шүү дээ тийм ээ. Гэхдээ бид нар ингээд хий хөдлөхөд ухамсар яадаг үлээ. Докторгүй болж эхэлнэ. Тэр биднээсийн биеийн дотор байгаа хий чинь өөрөө ухамсартайгаа холбоотой байхгүй. Яг тэр биднээсийн биеинд гүйж байгаа тэр бүдүүн хий чинь тэр ухамсарын нарийн хийнээс яаж гарч ирж байна. Одоо ингэж үндэслэж ургаж буюу улбаалж гарч ирдэг учраас ухамсар дотор өөртнөөс нарийн бүдүүн ухамсарууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр биднээсийн биеинд байгаа бүдүүн хий чинь биднээсийн бүдүүн ухамсартай илүү уялдаатай. Буюу бидний бүдүүн ухамсартай ингэж маш хүчтэй уялддаг байна. Нарийн төлөвийн хий нарийн ухамсартайгаа уялдана. Машид нарийн төлөвийн хий машид нарын ухамсартайгаа уялдана гэж тийм. Тэгэхээр угаасаа хий хөдлөхөөр бүдүүн ухамсар чинь бүдүүн хий хөдлөхөөр бүдүүн ухамсар хямарч эхлэх юм шүү дээ тийм. Хийн аялгуудаа гэсэн үг аялгуу гэдэг. Нарийн хийнээс гарч байгаа аялгуу юу гэсэн. Тэгээд одоо бурханы утга олно гэдэг чинь тэр машид нарын суурь сэтгэлийг номын чанарт уруулах гэдэг шүү дээ. Тэгэхээр машид нарын суурь сэтгэлээ номын чанарт уруулахын тухайд тэр бүдүүн ухамсар, нарийн ухамсарыг хураах хэрэгтэй болж байгаа байхгүй. Хураана. Тэр бүдүүн ухамсар, нарийн ухамсарын хураахаар бүдүүн ухамсар, нарийн ухамсарт байгаа тэр хийнүүд нь хүртэл хураагдчихна. Тэр машид нарын суурь ухамсар чинь одоо ганцаараа ил болж гарч ирэх юм шүү дээ тийм ээ. Тэр машид нарын суурь ухамсарын одоо хиймэн хийн өөрөө тэр машид нарын хий гэдэг чинь одоо ухамсараа дагаж хэлбэрждэг байхгүй. Хий гэдэг бол энерги гэж ойлгож байна тийм ээ. Ухамсарыг дагаж хэлбэрждэг. Тэгвэл тэр машид нарын суурь ухамсар номын чанарт хувраад тэр номын чанар нь ингээд төгс эзэмшээд ирэхээр төгсгөөр л дүрэнгүүт тэр ухамсар нь ингээд төгсгөөр л дүрэнгүүт тэр ухамсарын одоо хий буюу энерги нь яг нэг бурхны юм лагшингийн төлөвт ургаж эхэлдэг. Дүрсчиж тэм дүрсэнд хорж эхлэх юм. Тэр энергийн аялгуу дуун бурхны зарилэг болж гарч ирэх юм шүү дээ тийм ээ. Тэр ухамсар өөрөө бурхны таалал болж гарч ирнэ гэж тийм ээ.
тэр аялгау болохоор бурхны зарлиг их шгийг гаргана гэж хэлжсэн тий. Самнагш нэг асуулт асууя. Барилгатаа бүхнөө яг одоо бид өөрсдөө энэн байх чадамж байх болов яах вэ? Хүмүүс нас орсны дараа ийм бүхнтэйгээрээ тийм бүхнтэйгээрээ гэж хэлдэг. Тэр нь банкны дамжсан барилгатаа бүхэн мөнөхгүй. Тэгээ тэр бол яг барилгахтай бурхан гэхээсээ илүү тэр нь одоо юу юм л да. Одоо жишээ нь одоо бурхан болгон өөр өөрийн тэр мах бодийн одоо шин чанартай байдаг гэж тийм ээ. Одоо бурхан бол одоо биднээсийн одоо 5 мах бодийн одоо язгуурын 5 бурхан гэж байгаа шүү дээ тийм ээ. Язгуурын 5 бурхан бол ингээд хамаг бурхтын тэр язгуурыг өөртөө хороодог гэж тийм ээ. Тэгээ бурхан болгонд өөр өөрийн тийм мах бодийн давмгай чанар байдаг байна л дээ. Тэгээ дарих бурхан бол одоо хий чанар давмгаалсан. Буюу бурхны одоо ямар нэгэн бодгал төгсгөөр л төрөхөд тэр бурхан тэр бодгалын хий чанар нь дарих бурхан болж тодордог байна л дээ. Тэгэнгүүт ингээд бид нар ингээд нас урлаа гэхэд биднээс нас урах үеийн одоо тэр од гараг хэрэгсийн тохиол тэдэртээ уялдсан тэр дөрвөн мах бодийн яг аль нь давмгай чанар нь эзэмшээд байна. Тэрнээс уялдаж биднээс ухамсарт нөлөөлөх гарч ирдэг байна тийм ээ. Яг тэр биднээс энэ бие чинь ухамсартайгаа холбоотой байгаа учраас биднээс энэ дөрвөн мах бод чинь өөрөө тэр ухамсартайгаа холбоотой нөлөөлдөг. Ухамсарт өөрт нь бас ингээд одоо маш нарийн төлөвт тэр дөрвөн мах бод агуулгаддаг учраас тэр үднээсээ тэр ингээд тэр мах бодийн одоо од гараг гэсэн тэр тохиол эргэлтээ самаараа тэр мах бодийн аль мах бодтой нь уялдаж тэр зурглал нь гарч ирж байна. Тэр мах бодтой нь тохирсон давмгай тэр бурхны бүтээл гэдэг байгаа гэдэг. Тэгж ойлгож болох юм шиг байна. Ер нь бол. Түүнээс яг тэр бодгалын өөр их нэг жинхэнэ барилгатай бурхан гэдэг бол арай өөр бол явчихна л та тийм ээ. Тэр бол ингээд илүү тийм үүлийн үртэй холбоотой юм байна тийм ээ. Саяных бол ингээд нэг тийм 6 зурлагтай холбогдоо явчихж шүү дээ тийм ээ. Яа, бэлтгэж. Барилгатай бурхан гэхээр одоо бид нар чинь тусдаа барилгатай одоо жишээ нь би хэд очроо бурхантай барилгатай ч юм уу тэрнийг хэлж байгаа юм. Тийм. Тэр барилгатай бурхнаа яаж мэдэх юм бэ? Тэр одоо мэдхэд бас нэлээд бэрхтэй л дээ. Тэрийг одоо мэднэ гэдэг бол өөрөө тийм хэцүү л байна ер нь бол. Гэхдээ бид нар одооноос эхлээд ямар нэгэн бурхантай барилга болон гүнзгийрэж болно гэж байгаа юм шүү дээ. Одоо муулийн барилга гэж тийм онцгой юм байдаг байна л да ер нь бол. Одоо жишээ нь ингээд одоо юу гэх юм. Яг ингээд өөрийн барилгатай бурхан уу, барилгатай багш юм уу тэрний одоо алдар нэрийг сонсоход хүнд ингээд өөрөө ирэхгүй нэг тийм юу бий болдог гэж тийм. Сэтгэлд нь ингээд хэмжээшгүй их тийм баяр баясгал бий болдог. Дээрээс нь ингээд яг тэрхэн агшинд ингээд орчлонгоос ингээд тасарж байгаа юм шиг тийм. Бүр ухамсар сэтгэл нь бүр ингээд тэр баяр баясгал тэр жаргалтай бүр ингээд уусаад орчин тойрондоо юу болж байгааг мэдэхгүй. Жингөдөлт орно гэх шиг тийм төлөвт ордог байх юм л. Тэгээ мелогд бол одоо тэгсэн гэдэг байгаа шүү дээ. Анх ингээд нэг багш төр очсон.
Тэр багш нь бол за миний номыг одоо өдөр бясалгасан өдрөн бурхан болдог. Шөнө бясалгасан шөнө бурхан болдог гэж хэлсэн. Гэсэн жимэлогд би одоо ийм номтой очирсан чи одоо над чи хүн бол одоо номыг баг бясалгаач хэрэггүй зү тэгээд. Тэгээ идээд угаас суужсэн багш нь орж ирсэн чинь. Барилга байхгүй учраас чи миний хэлсэн үгийг ойлгосон багч гэдэг. Миний сургаал чам туслахгүй байна. Тэгээд тэр багш хэлсэн юм даа ингээд чиний барилгатай багш бол Марвел Озова гэдэг хүн байна гэж. Тэгэл Марвел Озова гэж хэлсэн чил мелогдод ингээл сэтгэлд нь бүрсэн. Зүүрлжгүй тийм их хамгаалсан төрөл нүднээс нь нулимс гоожвол гэл бараг нэг орчлонгоос тасарсан юм шиг тийм болсон гэж байгаа байхгүй. Тэгээд тийм яг өөрийн барилгатай тийм бурхан багшийн төсийн алдрыг сонсоод тийм болно гэж. Тийм байхгүй бол одоо тэгээд яг тийм барилгатай тийм гүнзгий барилгатай багш бурхан байхгүй нэ гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр одооноос эхэлж тэр барилгыг тогтоох хэрэгтэй л гэдэг байна шүү дээ. За баярлалаа багш. Одоо ингээд бид нар ингээд янз бүрийн авшиг ванз суугаад ингээд олон янзын бурхны тарин тоолох одоо бүтээлийн хийх шаардлагатай болоод байгаа шүү дээ. Тэгээ ер нь тэгж олон бурхныг гэсэн дээр юм уу? Яг ганц бурхнаа барай явуулсан дээр юм уу? Ер нь бол нэг бурхан л барай явсан хамаагүй сайн л гэж байгаа юм л тийм ээ. Тэгээ нэг бурхныг хамгийн гол одоо өөрийн гол шүтэнэ болгоод тэгээ явчихсан. Одоо богд зохионгийн бол өөрийн хамгийн гол шүтдэг бурхан бол одоо жигжид бурхан байсан баг шүү дээ. Мандшир бурхан, жигжид бурхан байсан. Жигжид бурхан бол мандшир бурханы тэр догшин дүр. Мандшир бурхан бол жигжид бурханы амирлангуй дүр. Тэгэхээр яг энэ мандширын язгуурын буюу энэ мандшир бурханыг л одоо өөрийн хамгийн гол одоо шүтэнэ болгоо явуулсан юм байна тийм. Богд зохионгийн юм. Лон бадамж нь бол одоо дамдын бурханыг өөрийн хамгийн гол одоо шүтэн болгоо явуулсан. Гэдэг ч юм ингээд яг нэг тийм одоо бурханыг л өөрийн гол шүтэнэ болгож явах явдаг юм байна л дээ. Багшаа одоо бид нар ингээл нөгөө жадаа багш чаваараа л энэ төр одоо одоо багшийн барилга тогтоож байгаа чинь ер нь бол одоо таны ярьж байгаа барилгатай адилхан утгатай гэж ойлгож болох уу? Болно. Баярлалаа. Одоо яг ингэж шүү дээ. Одоо яг миний хувьд ингээд бодоход жанараашаа бурхан нэр нэг үс талтай юм сэтгэл зохистой юм а гэж одоо тарины талаад явж байгаа хөтөл дарих илүү дэрч тийм үү. Тэгээд авшиг ван аваад ингээд явж хахад хажид бурхан одоо бүрийн сэтгэл бурхан санагдаад за хажид тийм үү одоо шинэ хичээл номж явж хахад за нэг би өөрөө нэг энэ насандаа ч юм хийгэр мэгэр байхгүй болчих жоох байхгүй. За тэгээд ерөөсөө дэважинг оронд төрөө жоохон арай төхөм юм уу да гэж бодгоон аюуш бурхны шүтээ хэрэгтэй болооч тийм үү тийм. Тэгээд яаж ч олон бурхан болоо явчих байгаа. Тэгэхээр одоо яаж одоо жанарс бурхнаар шүтээ явж исэн гэрүүсөө арай өдөл замын аюуш бурхны ч тийм үү. Нэг нь голж шүтэх байхгүй. Түүнээс одоо зөвхөн нэг нь шүтээд бусдын шүтэхгүй гэсэн үг биш шүү дээ тийм үү. Нэг нь голж шүтэх гэж. Одоо бид нэр хоол идэхэд тэгээ шүү дээ тийм үү. Нэг хоолоо л идэд яваадахгүй шүү дээ. Гэтэ нэг хоолоо голлно гэдэг шиг тийм үү. Багш бидний хувьд бол уучлаарай. Одоо түмний нэг жадаа багшийн барилгатай гэж одоо өөр багш нартай багшийн барилгатай гэж
тэр багшигаа шүтээ явж хахад одоо нөө бурхан энэ төр ингээд дамжтгаараа ирнэ л гэж ойлгоод байдаг зүг үү багшаа. Түүнээс ш одоо би энийг шүтээ тэрийг шүтчихээ энэ төр гэж нэг хэлэхгүйгээр багшаа шүтэл багштаа одоо багшийн барилдлагыг л сайтай байхад бол тэнд бусдны санаа зовхгүй байвал гэж ойлгол болох уу? Болно. Тэ багшил одоо хамгийн гол одоо багшаас дээр гарах бурхан гэж байхгүй гэж байна шүү дээ, тийм ээ. Одоо бурханыг бол одоо багшийн дээр авч үзэж болохгүй л гэж байгаа юм л да. Багшиг бол одоо хамаг бурхтын дээр бодох хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхээр багш гэдэг бол одоо хамаг бурхтыг хураасан тийм гол одоо шүтэн байх юм шүү дээ, ер нь бол тийм ээ. Тийм болохоор өөрийн одоо голлож шүтэж байгаа бурхнаа одоо ямар бурханд одоо залбирч мөргөн тэрийг өөрийн багшлаг гэж бодох нь тийм. Өөрийн багш мөн чанартай л гэж бодох. Түүнээс энийг бурхан шүтчихсэн тэр бурхныг одоо багшаасаа нэг онцгой содын юм шигээр бодоод багшигаа тэр бурхнаас нэг тусдан тавиад ингэж ах юм бол тэр бол одоо болохгүй маа гэж тийм. Аха. За тэгээ асуулт ер нь бараг болсон юм шиг байна да. За тэгвэл тэгээд хичээлээ өндөрлөхүү дээ өнөөдөр. Анхаарал төр сонссон хүмүүстээ баярлалаа. Тэгээд сайхан марцгаарай. Маргааш орой нөгөө босодын явдалд орох орсон. За тэгээд сайхан ерөөлөө тавиад өнөөдрийн хичээлийг өндөрлөе тийм.